Let's talk about dicks. Хүмүүс гинт амар гайхаж байгаа гэдэг маа подкаст гэсэн шинхүү бол яриад. I'm completely legal. I sound 17 or 16 but I swear to you би насан турсан хүн шүү. За тэгээд насан турсан юм аа ярьж өнөөдөр бид educate хийж байгаа юм. Okay, disclaimer. Би ерөөсөө энэ тухай ярих тийм qualification тэй хүн биш шүү. I just have sex, that's about it. Бид горовч гэсэн. We have the sex. Бид горуулаа. Yes. We're not losers, guys. Яг энэ 3 virgin сууж байгаа. Гэхдээ you have a kid so чи хүүхдтэй болохоор бид хоёр бол нэг нотлоодох юм байхгүй шүү дээ. Шуу авчиж. Би virgin байгаа. Шуу авчиж. Тийм үү. Oh damn. Mine were found in like cabbages and shit. I have 2 sons. Тийм үү. Yeah. Цаццаг. Манай том 7 нас одоо хүрч байгаа. Манай бага одоо 3-тай. Яа одоо 2 дугаар анги юм шүү дээ. Одоо 2 дугаар ангид орохын 1 дугаар ангид явж байгаа. Yeah. Ямар том хөвгтэй тий? Яа тэгэнгүүт ингээд Facebook-ээр ингээ амьдрал өрнөдөг үед манай хөвгт төрсөн шүү дээ. Одоо 7 жилийн өмнө гэдэг чинь. Тэг ингээд ээжүүдийн group гэдэг амар их team space-үүдээр ингээ яваад үзэнгууд that is uglier than the Serbian film. I'm not gonna lie. Yeah, that shit pisses me off. Яаж юм? Ер нь аль тэгэл basic sex-ed Монгол байдгүй нь бүр ингээд амар их мэдэгддэг. Тэгэл яг хуу зүгээр л basic pregnancy test message гэрэлж чаддаг хүмүүс байдаг ч юм уу те. Эсвэл I myself ямар ч гэсэн хүүхд төрүүлж мөрүүлж байхдаас амар их мэдгүнүүд гарч ирсэн байхгүй юу. Тэнгуут нөгөө нэг төрх юмлын эмчнэр нь өдрө болгон тийм юм үздэг болохоор чи одоо тэнийг маашин гэсэн хандлагатай ханддаг. But like nobody talks about it. Агуудал үзэж байгаа шүү дээ. Nobody talks about it. Nobody told me. Яг ингээд хүүхд төрсний дараа араас нь ихсэн гардаг гэдгийг надад хин ч илүүн тухайга хин ч ярьдаггүй байхгүй юу? Holy shit, what the fuck is that? Am I fucking having twins right now? What the fuck is going on? Like, oh my god, it's twins and one is really ugly. Like, did the doctors miss it? Их харагдан юм бахта what am I gonna do? Like, тэр гих мэдчлэн тиймэрхүү амар гарт. Тэнгууд одоо зүгээр өдөр тутмын ингээд драма гэдэг юм уу ховж ив донд ингээд залуучууд youngsters донд амар ховж ив явж байгаа шүү дээ. Тэнгууд basic sex-ed knowledge байхгүйгээсээ болоод одоо юу гэдэг жишээ авах юм бол одоо ингээд rumors эдэн штэ би ингээд тэр охноос өвч авцсан гэдэг ч юм уу те. Тэгээ how do you know гэдэг гоцтой маргааш нь ингээд сонирн байсан гэдэг ч юм. Okay, listen to me closely. That shit doesn't show signs before 2 weeks after you had sex. So either you're lying or you caught it before and you transmitted it to another person. Successfully. Yeah, тэгээд нэг тийм зүгээр л тийм өдөр тутам алхам тутамд амар их лак нь мэдэгддэг. Тэгээд тэр нь бүр надад амар хэцүү дарамттай санагддаг. Тийм шүү дээ. Ямар ч өвчин нэг хэсэг нуугдмал байж байгаа яа шүү дээ. Instantly тэгж халтдаг өвчин юу вэ? Ханаднаас өөр. Ханаднаас өөрөө. Тий. Шар мэдгүй. Шар? Тий. Шууд symptom нэлэрдэг юм уу? I mean, шар халтдаг юм уу? Мань халтдаг шүү дээ. Халтдаг шүү дээ. Ахын замаар. Тий. Тэг шарчээсэн л та шар өвчин тусч байгаагүй. За sorry the point is тий. Ямар ч өвчин 7-оос 2-7 хоног байж байгаа л илэрдэн шүү дээ тий. Тэр нэг стакууд байл та. Lack of sex education гэдгийгсэн шүү дээ. Ер нь нөгөө бэлгийн боловсрал. Боловсрал гүү байна гэдэг нь нөгөө нэг надад болохоор яг нөгөө нэг шууд яг Монголын нөгөө нэг соёл түүхтэй холбоотой юм шиг санагдав байхгүй. Яг тэгэхээр нөгөө нэг бид нар чинь ийм социалист нийгэмд бидний аав ээж өссөн шүү дээ тий. Тэр үе чинь ингээд тэгэл порнографи бол illegal гэсэн мэл үү тий. Порно үзэж болохгүй байсан мэл үү тий. Одоо ч гэсэн тэгэл садар самоос урчлаа гэл порно бид нар болдог шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө нэг not going into the right sides хаалттай гэх юм уу? Тэгээ монголчууд ер нь бүх нийтээрээ л нөгөө нэг өөрийгөө илэрхийлэхдээ муу шүү дээ тий.
жоохон ичимхий ч юм уу тийм нэг юм амар хаг. Тий хагдмал хүмүүс тий. Тэгээд тийм хагдмал хүмүүс угаасаа яаж яах вэ тий. Тийм хагдмал хүмүүсийн хамар нь унахгүй яах. Хамар. Тийм социалист болохоос өмнө ч гэсэн амар муухай буддист шашинтай нөгөөх нь нэмэгтэй хүмүүсийг амар бозар гээл тий. Тэгэл нөгөө нэг 9 ирүүд дээр тэгдэж штэ. Амар тамалж хуран мургийн суулж углаашаа тэгснэ хамгийн амар 9 дэх юу н чаленж наашаахгүй 9 дэх нөгөө нэг ирүүн эмхтэй хүний дотор хувцсны доогуур мөлөх байдаг шүү дээ. I mean that shit is easy now гэж тий. I don't give a fuck now. Гэтэл тэр үед тэр яг хүмүүсийн хувьд ингээл айгүй нэг тийм нэг demonize хийсэн л байгаа байхгүй тий. Тийм. Одоо л тэгэл хумсруугаа хус шаалгуулах уу эсвэл дотор хувцсны доогуур гарах уу гэвэл дотор хувцс идэмс та. Oh fuck it eat that shit. Тийм тий. Тэр яг анзаардаг байхгүй нөгөө баа хахад кино үзчихэл нэг 2 хүн өсөлцсөн шүү дээ тий. Тэнгүүт ингээд нэг амар ичдэг байсан шүү дээ тий. Тэгэл ингээд ичингүүт нь аав ээж нэг юм хэлдэг ч юм уу тий. Эсвэл би өөр энэ хоёр яагаад байгаа ингэж асуудаг ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдлууд стил одоо ч гэсэн байгаа болохоор нэг тийм стил одоо нэг аав ээжтэй тийм охинтой уулзж байгаа ч юм уу тий. Тийм үнтэй үргэж байгаа гэж хүмүүс ялангуяа тийнейж хүүхдүүд бол нэг хэлж чаддгүй шүү дээ. Айдаг ч юм уу тий. Хүүхэд нь ингээд юм нууцаар дандаа үерхдэг тий. Чөлөөтэй ерөөсөө байж болтгоо. Тэгээд бэлгийн харилцаанд орсон бол тэрийг хэлэхгүй тий. Магадгүй ингээд аав ээж нь анзаараад гадарлаж явах юм бол зөвлөгөө өгөөд тий. Protection school тий. Ер нь шууд shutdown л хийчдэг л байх л та. Би тэгтээ арай өөр хүмүүжлэр өссөн. Яг ингээд одоо юу гэдэг үнсэлцэж байгаа сийг харуулахгүй эсвэл хүүхдийнхээ хажууд юм дотн матн байдаггүй санаа зовдөг ч юм уу тий. Ноо чаадаг хүмүүс идэг. Тэнгүү тэр нь амар harmful гэж би боддог байхгүй. Ягаад гэвэл тэр хүн өөрөө насанд хүрээд хайраа яаж хэлхийг мэдхээ болждөг ч юм уу. Эсвэл бүр амар тийм буруу тал руугаа буруу тенденситэй болдог ч юм уу тийм fucking creep болчвол яах юм. Содч хайраа илэрхийлдэг. Тийм тэнгууд манай аав хоёр бол миний хажууд өстой тасралтгүй нүрэ маань үнсэлцэл өнгөлцөл би тэл that's love which I'm a very affectionate person actually, like platonically and romantically being амар affectionate хүн байхгүй because I have grown up in амар дулаан урамсгалтай хүмүүжил төссөн. Тэгээд ингээд ээж аавтайгаа айгу дотн байсан те ингээл намайг одоо тэрдэг аргаддаг эрхлүүлдэг хоорондоо бас нэгний хажууд нь ямар ч хаалтгүй барьергүй ингээд хажууд ингээд affectionate байдаг байсан. Тэнгууд одоо найз нөхдөө харахаар ямар ч тийм байгаагүй амар хүүтэн нөхцөлсөн байгаа байхгүй юу. Тэнгууд одоо ингээд relationship дорнгуудаа struggle-даг байхгүй гарууд. Тэгээд ингээд яхаа мэдгүй ч гэдэм үү те. Тэнгуудаа нөгөө нэг educate биш нөгөө sex talk яг нэг тийм аав ээжээс нэг sex talk байдаг штэ тий нэг puberty-гийн үед ч юм. Яг юм барууны соёл. Ер нь жоохон тийм. Тэ уг нь бол барууны соёл биш. Хүмүүс нөгөө барууны гэж ойлгохгүй зүгээр хүний л healthy. Тий healthy нөгөө нэг эцэг их гэр бүлийн соёл байх хэрэгтэй тий. Айл болгонд байх хэрэгтэй. Тий. Айл өрөх бүр. Ер нь бол тийм ш. Sex talk. Тийм өрөөтэй ирэх тий. Намаг нэг 7 дугаар анги 6 дугаар анги тахт юм бол эрүүл мэндийн хичээл боловсролын яамнаас батлагдаад эрүүл мэндийн хичээл орж ирсэн байхгүй. Тэгэл ингээд шодоо мод гэл заагаал. Ангаараас тэгэл тэгээд эргээд бодсон чинь тэр боловсролын яамнаас батлсан сексэд нь яг үүндээ bullshit байсан байдаг байхгүй. Юу? The most pointless shit I've ever heard заяа. Эмэгтэй хүн ариун цэврийн алчууртай байх хэвээр тэрийг авч явах хэвээр what the fuck are you talking about? Тэг яг вагинага байн гарч. What? You guys don't do that? That's so fucking unsanitary though. Carrying it around. Oh, excuse me, I'm sorry. Oh, look away. I gotta yeah. This is what they taught me in school, you know. Өнөөдөр нэлээд гарсан байх шүү. Тэнгууд яг үндэ шаардлагатай яг necessary хэрэгцээт мэдээлэл юусэн олоогүй байна. Нус нь гойдсон чинь нусаа нэг нөгөө ачаараа. I mean it's the same consistency. Holy fuck. Yeah. But anyways, yeah.
тиймэрхүү зүгээр ингээд cycle болсон нэгнээсээ жижигхэн юм боловч амар их юм дамажтай байгаад байдаг байхгүй юу? Одоо бүх зүйл нь. Тэгэл unwanted pregnancies амар ирт. Монголч амар ирт жирэмсэлж байгаа шүү дээ. Одоо ер нь бол. Намайг лав төрөхгөөд ингээд төрөх хэмлэгт очсон багт хажууд 15 настай хүүхэд төрж исэн. Чи хэдтэй техникийн хүүхэд болсон. Иргэний өмнөлгөө чаваагүй хүүхэд төрж исэн шүү дээ. Тийм. Тэр бол fucking abnormal. Тэр юу вэ? First of all, that's Шотландууд юм ааш. Шотландууд гэх юм уу? Шотландууд 14 өдөө. Гэсэн шүү дээ. What? Одоо хүртэл үү? Мэдгүй одоо л тийм I know зүгээр юм. Extremely хорны хүмүүс. Сексийн дундаж наслтуул тэгэл 13-аас дээш л байгаа шүү дээ. Ер нь бол монголчин consent age нь 14. 13 шүү дээ. Юу секс хийж байгаа хүмүүсийн дундаж 13. Тий 13. What? 13 настай секс байгаа юу вэ та? Монголын consent age 14 шүү дээ. Би 20 хүртлээр зандан гэж шоолуулаад явж. Тэнгүүд тэр хүмүүс секс хийж байгаа нь яг угаасаа л бүх газар л хийж байгаа зөв бүх улсуудад хамгийн гол чухал юм тэр хүмүүст яаж одоо юу гэдэг зөв секс хийх вэ гэдгийг заах хэрэгтэй байгаа байхгүй тий. Яаж хамгаалт хэрэглэх хэрэгтэй юм. Тийм ерөөсөө байхгүй байгаас бол зүгээр л Монголд одоо чинь porn site нь бүгд банд болсон байдаг үстэй. Яг гэхдээ porn is not sex education. It's not. Гэхдээ эн чинь юу байхгүй да. Тэр хүмүүсийг prevent хийх байхгүй да. Юунд? Ярьж байгаарай гэж. Юунаас боловсруулаад юу? Okay, why is this so cold? Okay. Би юу ярьжсэн ч тийм porn site-ны бан ярьжсэн шүү дээ. But sex-ed яаж зөв хийх үү гэдгээс гадна how to fucking explore that shit. Тэр бас амар important байхгүй юу? Тэгэнгүүт ингээд I don't want missionary 24/7. Do you guys want that? Yeah. Missionary all the way. Go. Sorry, go on. But yeah, like, why is going down? It's like illegal in here. What do you mean going down? Blowjobs. Giving and head. cunnilingus. Giving head. Oral sex. Эсвэл eating pussy. Yes. Cunnilingus. Eating pussy is like the most degrading shit for men here. Well, no, it's not. Okay, For you, most men, I guess. it's a nice activity. It It's is. a lot of pleasure. It makes you feel proud. I'm a provider болж байгаа юм шиг ингээд мэдрэмж төрүүлдэг болохоор yes, I am a proud provider of cunnilingus. See? Хилэн байн хөдлөөд хацар нь ингээд чангараад хацрынхан болчихно өгчөөд. Тийм jawline тол. Тийм jawline таа. тий харилцан Makes you sexier. Тэгээд нэгдэл нь гоё таашаалтай байгаа л нөгөө тал нь таашаалгүй байвал бас Тийм шүү дээ. онцгүй шүү дээ. Гэхдээ what does this have to do with porn site? Яа би санчлаа. За. Porn site-уудыг ингээд хааж магаа ч юм уу те. Тэгээ ангууд ерөөдөө нийгэмд гардаг тийм sexing harassment амир гэж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг хүчингийн хэрэг ч юм уу тиймэрхүү сошиал асуудлууд үүсч эхэлдэг. Тэгэхээр яг санаа нь болохоор porn site байснараа тэр хүмүүс яг бодит амьдрал дээр тэрийг ингээ commitment хийхээс татгалздаг гэсэн үг. Хэрвээ porn site байгаад тэр нь тодорхой хэмжээнд одоо юу гэдэг нээлттэй байх юм бол хүсээгүй жирэмсэл ч юм уу эсвэл хүүхдүүд хоорондоо сексийн харилцаанд орохоос prevent хийдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээ яаж porn site-ийг тодорхой хэмжээнд нээлттэй байлгах юм? I mean It's all or nothing baby. Ер нь бол нээлттэй байх хэрэгтэй гэсэн тийм point байт юм лээ. Яг би бол наадах чи яг хоёр талтай л гэж бодож байна. Би яг porn site-ууд нээлттэй байх хэрэгтэй гэж бас бодглохлоор амар их сөрөг үр дагаврууд байгаа шүү дээ. Тэр чинь буруу тийм sexual expectation тавьдаг тий. Тийм porno үзсээр байгаа л тэгэл oh my god ийм л байх хэрэгтэй байна. Би ер нь ugly тий шаардсан юм байна. Тэгэл манай партнер ugly юм байна. I'm fucking ugly. They're all fuck. Тэгэл pornography-гоос ингээл нэг ийм нэг нэг таашаал авсаар гаад бодит амьдралаас ингээд displace. Одоо ер нь бол нэг нийгэм чинь тийм ч That's all about sex education байхгүй юу? Not really. Ер нь Sex education provide хийгээд тэгээд porn site-ууд би бас зүгээр яг энийг яг ингээд гоё яг шийдэлтэй хэлж чадахгүй юм л та because there is no шийдэлтэй. Pornography байхгүй бол амар хэцүү. Байх юм бол ингээд pornography ингээд улам excessive ингээд болоод юм санагдаад байхгүй. Just like everything тий. Хүн ингээд
гоё хоол ингээл идэх тусам тэг ингээл хүний стандарт ингээл нэмэгддэг шүү дээ, тэ. Тэгэл porn standards go up. Тэг I mean used to тэ би одоо яг гоо тэ яг ингээд юун дээр одоо жишээлбэл нөгөө нэг memes юм байдаг шүү дээ. Ингээд trying to find good porn гэснээр ингээд баг тэ 150 дахь хуудсан дээр нь орсон байдаг тэ. You can't find something that turns you on. Тэ тэгэл ингээл тийм болохоор яг бас яг яаж moderate хийх үү? Тэрийг нь бас цаанаас regulate хийж өгөх хэрэгтэй болов уу? Эсвэл maybe that encourages people to just go find some pussy. Probably. Яг уу аль талтай хоёр талтай л хэлтэй. Гэтэ нөгөө нэг хаахан блоклох нь бол буруу байхгүй яа. Тэгэхээр бид нар арчилсан нэгэнд байгаа шүү дээ. Тэгээд садар самуу тэгэл бүгдийг угаасаа блоклог л гэдэг шүү дээ. Тэгэл чадахгүй. Ямар хятад амьдарч байгаа шүү дээ. Порно болохгүй шүү дээ. Тэгээд угаасаа нэг порнографи хитрхийг үзэхээр нөгөө нэг тархинд нөлөөлдөг нөгөө допамин ялгараад чи ингээд нөгөө нэг хоромхон зүрийн таашаалтай. Тэгээд тэр нь байхгүй болохоор порн үзснийхаа дараа яхаар нөгөө нэг жоохон сэтгүүд нөлөөлөөд ийм depression нэтер авдаг гэж байгаа байхгүй юу? Тийм тэгээд нөгөө нэг одоо порно үзэхгүй masturbate хийхгүй ингээд удаан явах юм бол илүү нөгөө нэг баг ингээд толгоон цэвэршээд илүү нэг ийм сэтгэл санаа илүү өдрөг болдог гэж байгаа байхгүй юу? Нэг ийм хэдэн нэг ийм периодыг давчих юм бол You sound like you're in rehab. Би зүгээр тийм юм уншсан юм аа. Тийм видео үзэхгүй. Porn rehab guys. Маш дээр үед нэг амар wise нэг guy called Chanchung Bomb. He visited Genghis Khan. Тэгээд told the exact same thing. Гэтэ he didn't say stop watching porn because there was no porn. Мэдгүй тэгээд stop fucking women porn байлгаж болно шүү. Тэ яг хоо тэгээд maybe I'm convinced Genghis Khan had a sex addiction. Hey, I think everyone is prone to having sex addiction. If you are a king, if you are fucking ruler of the world, you can fuck as many women as you want. Yeah, he had the privilege. I think he deserved it. Тэр яг гоо. Яг сая тэр story дээр адилхан. He said юугаа эрийн үнэт цагаан сүгэ битээ цацаадаа гэсэн. That was the biggest advice. Чингис хаан би яаж юу яах вэ гэсэн бохгүй юу? Мөнх амьдрах уу? Тэ ингээд I want to fucking take over the world тэ. Би тэг одоо ингээд 60 хэдэн настай би ингээд яг одоо өөх гэж юм тэ. Тэгээд дайман дуусаагүй. Тэгэл ингээд би одоо яг яах вэ? I want to fucking мөнх амьдрах гэдгсэн чинь тэгж хэлсэн мэт өхгүй. Ингээл мөнх амьдрах арга байхгүй. Гэхдээ та нэг 20 30 насаар юу насаа уртсахмаар гол stop having sex гэдэг байхгүй. Яа, тэр сандарч. Одоо ингээл юун дээрш байсан зохистой хэрэглээ гингүүд манайхан зохистой хэрэглээ гэж юу байдэ ингээл одоо жишээ нь юу гэдэг марихон ч юм уу эсвэл арх ч юм уу тамхи ч юм уу юу ч ингэ байсан зохистой хэрэглээ гэж ярингууд хүмүүстэй тэрийг ингээд зохистой хэрэглээ гэж байхгүй гээл хорхол гэдэг штэ тий. Ер нь бол нэг санаа нь тийм. Тэгээ секс дээр ч гэсэн ер нь бол секс дээр порн дээр ч гэсэн ер нь зохистой хэрэглээ гэж юм заавал байх шаардлагатай. Гэтэ зохистой хэрэглээ гэж нэрлэх нь цаашаа одоо юу гэж нэрлэх хэвээр тий. Тэгээд түрүүнд инкулийн хэлдгээр одоо ийм Монгол болчихлоо хаа юм порн абр орсон чаа зохистой үзээрэй гэдэг ингээд таймертай 10 секунд үзснээ ингээд шууд буцаа болтдог. 24 цагийн дараа дахиад логин хийж болдог. Тэгэхээр яг порн үздэг ч юм уу эсвэл янз бүр юм хэрэглэх юм бол чиний тархинд яаж нөлөөлдөг вэ гэдгийг ер нь мэддэг байх нь чухал байхгүй юу? Одоо ингээд байнгын санаа биш шүү дээ. За sorry. За яарэ. Damn, this podcast is so toxic, guys. Тэгээ байнга үүдээ ингээл дахин чинь допамин релиз ингээ хийгээд байх юм бол допамин чинь ингээ ялгарах хэмжээ ингээ багасаад байдаг гэдэг байгаа байхгүй тий. Тэгэнгүүт дараа нь ингээд өөр хүнтэй ингээ хамт ингээ секс хийнгүүнгүүт тэр ингээд хүссэн хэмжээнд нь эсвэл нөгөө нэг юм pleasure авах хэмжээнд нь допамин ялгархгүй байдаг болохоор яг body sex-ээс ингээд татгалздаг гэдэг байгаа байхгүй. Ер нь бол Америкийн ч юм уу бусад орнуудын хувьд бол porn addiction-ы асуудал амар өндөр болцсон байдаг. Тэгээд энэ дээр болохоор ингээд порныг үзэхдээ ер нь бол ингээд маш бага үзэх хэрэгтэй. Чи өөрийнхөө хамтрагчийнхаа харилцаан дээр ингээд ер нь бол дийл хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг ер нь бол амар ойлгуулдаг. Гэтэ энийг нь бүр 10 жилээс нь ингээд зааж өгөөд тэр хүн зөвлөж байгаа байхгүй юу? Үгүй тэгдэг юм аа бро. Үгүй яг ингээд яаж мэдэх юм чи Америкт би сурж ирсэн шүү дээ. За Америкт бас арна. Гэтэ Америкт ирж шүү дээ. За окей. Угаасаа хичээлийн хөтөлбөр дээр хороо тэрийг заахгүй нь ойлгомжтой шүү дээ.
Чи тэгтээ сайн тэгжсэн шүү дээ. Гэхдээ 10 жилээс нь I mean teenager байхаас нь те ойр явдан байгаа хүмүүс аав ээж нь тэр ингээ зөвлөө зааж өгч байгаа байхгүй юу? Үгүй тийм байдгүй маа. Seriously яг Монголыг ингээд хаалттай гэж ярьдаг боловч барууныхан амар ингээд нэг бүр нэг тийм гэгэрсэн ялгаатай биш шүү дээ. Yeah. Үгүй тийм I mean like за хүүхдүүдийн хажууд үнсэлцдэг. Sometimes they talk about sex, they watch Game of Thrones together. Тэгтээ the sex talk гэдэг тэр юм чинь Монголд ингээд бид нэр ингээд шодоо ингээд сургуульд ингээд боов шодоо vagina ярихлаар ингээд бүгдээрээ ингээд нүүр улаад гिचгсэн. Жилд нэг удаа ч амьдралд нь нэг удаа аав нь орж ирээд hey son, let's have that talk гэхгүй. Тэгэнгუთ хүүхдийнх нь нүүр нь улаагаал. Тэгэл that's why there is a fucking Монголд тэгдгүүлтэй. Гэхдээ яг Монголд хүүхдүүд сургуульд эрүүл мэндийн хичээл дээр тэгж нүүр нь улаад гэх шиг Англид бас Англич юм аа Америкч юм уу. Нүүр нь улаадгүй инээд юм шүү баг. Шодоо улаан шүү дээ. Эрүүл мэндийн хичээл дээр үү? Тэр хичээл нүүр нь улаагаа. Yeah, it's like oh my gosh, they're talking about penis. You have a penis. Тэгээ бүгд тухайн үед мэддэг л байсан биз дээ. Тэр асуудал эрүүл мэндийн хичээл. Бофтой важайнуудыг мэддэг л байсан биз дээ. Эрүүл мэндийн хичээл болж байгаа. Тийм шүү дээ. Цэцэрлэгт хардаг гэсэн шүү дээ. You have not амар худлаа энэсэн царайлаад цэцэрлэг хөхтүүд шалтналгүй гэддэг шигсэн. Чи ямар вай. Би ямар цэцэрлэгт явсан юм. Нүдээс цэцэрлэггүй. Fucking төр замын цэцэрлэг нэрээ. Гэхдээ памперстай цэцэрлэгт хүүхдээ оруулж болохоор шалдангүй үлгчтэй юм л шүү. Тийм үү тийм. But talking about America ярьснаас porn-ыг fuck up хийсэн Ted Bundy байхгүй юу? Because тийм үү. Ted Bundy чинь нэг мэдгүй хүн байвал юм serial rapist, serial killer хүн байдаг байхгүй юу? Тийм шүү дээ, personified. Тэгээд glorified юу? Glorified serial sex icon serial killer. Тийм шүү дээ. Ягаад Ted Bundy fuck up хийсэн бэ гэсэн чинь нэг death row цадах чинь нэг цаазын ял авцсан. Тэгээ нэг нөгөөдрөн чөлөө цаазлуулах гээд яллаа хүлээж хахад ярилцлаа гэсэн байхгүй. Тийм. Тэгсэн чинь чи юу н ягаад ингэж иймэрхүү үйлдэл гаргах болсон бэ гэсэн чинь би ийм violent porn үзсээр агаад fantasy би болгоцсон. Тийм болохоор тэр fantasy дээрээ act out хийсэн нь ингээд ийм юм аа. Тийм болохоор би одоо ингээд порноноос одоо та нарыг холоогоосаа гэж үсч юм гэдэг statement хийлцэн чинь Америкт oh my god порно үзээд serial rapist болчтой юм байна гэд ерөнхийдөө жоохон тийм стигма үүсгэсэн гэж би боддог байхгүй. Wild гэсэн чи Black Mirror-ийн нэг анги санаанд орчлоо. Нөгөө нэг юм өвчнийг нь трансфер хийдэг юм. Тэгсэн чи юм чин тэрийг зүрснэ өвдөлтөөс pressure авдаг. Гүгүү that's what I mean. Excessive гэдэг нь тийм яриад байгаа байхгүй юу? Тэр чин зүгээр л sci-fi байдлаар харуулж байгаа шүү дээ. Гэхдээ ингээл хүн ингээл улам гоё мэдрэмж ингээл аваалах юм бол өмнө гоё санагдчихсан юм ингээл ном болоо л энэ тий. Тэр чин тэгэл яг хүний nature юм. Харин тийм. Тэгэхээр доторх адгуусан амар хэцүү байхгүй юу биш та ял ирж байгаа. Мэдгүй тэгээд pornography-гүү амар тийм happy нийгэм гэж бас байхгүй. Pornography-тэй яавч happy нийгэм байхгүй. I think нэг мэдгүй. Тэгээд яг одоо ингээл өмнөх хэдэн анги дээр ингээл хэлбэлээ нэг юм balance гэдэг үгээр ингээл нэг гоё theme-лээ. Энэ дээр balance байхгүй байгаа байхгүй. Because хүн болгоо өөр те. Зарим хүмүүс ингээл хідэн ч цаг хамаагүй ингээл porn үзэл fucking research хийж байгаа юм шиг сууч чаддаг те. Зарим нь болохоор ингээл ийм trailer version-ыг нь үзээд өөрийгөө болгочдөг те. Тэгээ зарим нь болохоор ингээд эхлээс нь pizza delivery guy ингээд ягаад тэгээд дуустал нь ингээд цаг 30 минут үздэг хүмүүс байна те. Тэгэхээр энэ бол амар атсан шалаа сэтгүүлэл ороо шаачлаа. Тэгэхээр I mean sexual preference өөр юм чинь. Харин тийм те. Тэгэхээр түрүүн юу би нэг багтаа сургуультаа явж явах замд ингээд нэг ах ингээд зогсоод байхгүй боо гаргацсан. Окей. Сургуультаа явж байгаа ингээд хүүхдүүдийг хараад. Сквал ингээд супер horny fuckers. Юу би хамгийн сүүлд хэдэн жилийн өмнө Фантам дээр харсан. Боо борцсон байна. Битлесийн өвшөөний тэнд нэг юм ах яг ингээд боо гаргасан. Бэд юм уу? Бэд юм лээ. Бэдэг бэйсээ одоо мэдгүй. Одоо ингээд порно үзээд магадгүй гэрээсээ гарахаа болцсон юм байна аа. Тэр тэгтээ тийм hobo ах юм уу эсвэл зүгээр л does he look fine financially гэсэн. Порно үзэх хэмжээний заацтай. Хаад дансан чи хэдэн. Гэтэ хамгийн том асуудал нь тэгээ порнош биш л дээ. Порно яриад угаасаа хааж хүрхгүй шүү дээ.
Тэр ах тийм төрлийн хүмүүс зүгээр exhibitionist хүмүүс Та харж байгаагүй юу? Гү би ерсэн амьдралаа тийм харж байгаа. Би бол нэг тийм хичтэй харж ирсэн. Тиймэр хүмүүс байдаг байсан аахгүй. Тэгээ сүүлийн үед ерөөсөө харагдгаа болсон. Maybe тэр хүмүүс ингээ порн олоод дуртай порн тий олоод. гол нь тэр хүмүүс ямар нэгэн акшн гаргад юм уу зүгээр хүнд харуулд юм уу? Хүнд харуулт. Хүнд харуулах дуртай юм шиг. Тэгвэл яг хөө зүгээр exhibitionist хүмүүс ээж болно л доо. Тэгэнгүүт нөгөө exhibitionist минь ойлгодоггүй байнгут mentally fucked up болонготой ер нь зээл би ер нь гадаа гарлаа гэд performance art for a kid. Тийм maybe яг хөө зүгээр ядуу улсын л зовлон ба. Гэхдээ ядуу улсын зовлон биш ээ. Тэгвэл Япон бандаас ядуу улсын гэдэг нь одоо ингээд баян Америкт хамаагүй тийм fucked up хүмүүс байна. Калифорниад одоо жишээлбэл ингээл хүмүүс чинь жоохон галзуу байдаг юм шиг байлаа шүү дээ 18 according to the internet. Тэгэнгუთ одоо ингээл сая ярьсан тэр exhibitionist нэг тийм хүн байлаа гэж хэлдэг. Бусдад ингээд шалтан биеэ харуулж амар тэрнээсээ таашаал авдаг тийм хүн. Тэгээ тийм хүн хэрвээ ингээд Калифорниад ч юм уу өөр нэг юм нэг арай тэ financially боломжтой тэ эдийн засгийн боломжтой газар төрж өсөх юм бол ямар нэгэн байдлаар тэрийг ингээд нэг зөвөр илэрхийлэх ч юм уу тэ эсвэл тэ зөв чиглүүлэх ч юм уу эсвэл тэрийг нь үзэх дуртай бас стакодыг олж магадгүй байхгүй юу. Тэгээд нэг юм нэг гоё ингээд нэг юм харилцаа үүсч болно шүү дээ. Тэ community intervention явуулаад. Тийм community ус байдаг баг. Харин тийм тэгэнгუთ нөө ийм нэг жоохон тэр нэг ийм sexual culture нь хөгжөөгүй ч юм уу те эсвэл ядуу улсуудад тэр хүмүүс нь misunderstood. Тэгээ шууд нөө мэдрэл муутай юм шиг харагддаг те. Тэгээ хинч ойлгохгүй болохоор нэрээ магадгүй мэдрэл муутай болчдөг ч юм уу. Тэр бол яг fetish л баг. Ер нь бол. Монголд нөгөө нэг тийм food fetish, shoe fetish мэтэртэй хүмүүс амар байд юм шиг л because I get DMs a lot. Like can I buy your feet pictures or can I buy your shoes that you have worn? Тэр хүмүүс дандаа fake accountтэй байдаг. Тэнгууд дандаа шэвэмдүүлсээр хагаад тэгээд ийм нэг юм байлаар creep зан гаргаад сурцсан байдаг байгаа даахгүй. Тэгэхээр зүгээр аргагүй. Тэгээд би аваа бизнес хийж чадах юм биш. DM гэснээс like I feel bad though. Юусигээ шагаад. Амар юусигээд ингээд. Би ингээд Америкад шопт гавж байсан байхгүй. Тэгээд нэг юм 40-д гарцсан тийм нэг юм loser fucker гэд нэг хэдэн октод гутлаа солиод хийсээ өмсчихсэн байхгүй. Тэгэхээр тэдэрлээ очсноо. Oh can I take your picture гэд хөлийн чин зургийг авъя гэд баахан зургийг авч явсан. Гоё шүү дээ. Гоё хөл гоё шүү. Women make so much money with their feet pictures. Бид нэр юу хийж зовоод байгаа хаяа жоохон. Уур хүртээ шүү. Тэгээд DM гэснээс яг эмэгтэй хүмүүсийн DM бас амар эдэм шиг лээ. Тэгээ би дээр нөгөө нэг яг юм ковидын үеэр нэг найзынхаа DM-ийг харсахгүй. Тэгсэн чинь ингээд dick pics танихгүй ингээд ийм баг юм. Тэгээ 0 зурагтай тийм нөгөө нэг амар олон нөгөө нэг followers-гүй амар олон хүн дагдаг 0 зурагтай тийм аккаунтуудаас ингээд бовныхоо зургийг явуулж байгаа юм амар хэвс. Тэгээд нэг юм guy юм бүр юм тэгээ супер fit юм нэг юм супер hero шиг битээ бистаа ингээд яг ингээд боос хагаад хабиг үстдэг шахгүй. Хабиг үстдэг. Мэдгүй маань тэрийг цаашаагийг нь харсан. Тэгээ тийм ингээ бичлэгээ шууд ингээ явуулж байгаа байхгүй. Зүйл юм рандом яг ямар реакшн хүлээдэг юм like oh my god. Гэхдээ яг бизнес хүмүүст байхгүй болсон шалтгаан сошиал медиа гач юм. Нэгнээс нь yes гэм юм лөө. Like what's the expected reaction? Би зүгээр тэр менталитиг нь л 100 руу явуулаад нэг хүнээс хүрээд. За би энэ хүн рүү ингээ те зураг явуулчих. За хариуд нь одоо ингэх байх гэж хүлээж байгаа expectation-ыг ямар дуртай хүлээж авдаг нэг хүн байж магадгүй. Харин I mean like азаа үзчихэл байгаа хэл та but like 99% of the time те. Maybe they're looking for that 1%. Oh my god. Сквал тэгж харуулж сквал таашаал авдаг байж байна. Тий сая хэлсэн шүү дээ. Тий. Нөгөө нэг гадаа зогсчдаг чинь хүүхэд ингээд бовоо явуулаа шүү. Зураг явуулаад сайхан болчлоо. Яг тэгдэг байх те зүгээр л send дараад гэдэг те. Take a picture send it. Нөгөө хүний яг ингээд нөгөө нэг sexual preference ч айгу diverse хамгийн нөгөө нэг юм баланстай байж чаддгүй юмнуудын нэг юм санагдаад байдаг байхгүй. Тэгээд даамж ирдэг үү? Тий. Тэгээд нөгөө нэг юм чат руулээд Omegle юу лээ fucking нөгөө юунууд чатны нөгөө нэг юунууд идэв шүү дээ. Рандом хүмүүстэй холбодог. Тэгээ тийм юм тэрэн дээр яг ингээд битүү диксэд байсан шүү дээ. Зөв би нөгөө нэг
хэсэг нэг юм уудаад дээр үдэлтэй нэг хэдэн жилийн өмнө бүр ингээ найзуудаараа амар олоолаа яг чат рулет ордог байсан байхгүй. Тэгээд ингээл янз бүрийн гадаад байгаа охтууд ч юм уу те юм санаа рандом залуу малуутай ингээл бичээл. Тэгээд тэнгуут ингээд баг ингээ нэг хүнтэй ярих гэж баг 10 бовс гэвэлж нэг хүнтэй ярьдаг ус. Тэгэл нөгөө хүнтэй ярьчингуут ингээл жаг байж гал тий бовс чарыг гэж. Finally нэг эрүүл ухаантай стата уулзлаа гэж нөгөө. Гэтэ амар рандом ингээд хаяа зүгээр л ингээд ийм гитартаа дуулж байгаа залуу, гитартаа хөгжимтэй дуулж байгаа охин ингээд төрөл бүрийн хүмүүс байгаа байхгүй. Гэтэ ингээд тэр хүмүүсийг олохын тулд нэг 10 бовс гэп пэйж ийж тийм хүмүүстэй таардаг. Тэр ингээд бүх ингээд төрөл бүрийн платформтой төрөл бүрийн фетиштэй, төрөл бүрийн ийм сонирхолтой төрөл бүрийн гажиг сонирхлоо нөхдөг тийм хүмүүс байгаа. Тэгэл тэрийг нэг тийм контролж чадахгүй юм шиг тэгээд садар самуус урчлаа гээл те нөгөө нэг порн сайтын байна гээл тийх ёсгүй тэгэл open л байх хэрэгтэй юм шиг бүх юм нээлттэй fucking human nature штэ тий unless нөгөө нэг юм underage shitтэй бүр юм dark shit л биш бол тэгээ насан турсан хүмүүс тэгээд одоо юугаа ин үү тий хүнийг зовоохгүй л байвал тий нэгнийхээ шалтан зургийг тавьдаг ч юм уу тий revenge тийм юм хийхгүй л бол тий бүх юм нээлттэй байх хэрэгтэй юм шиг. Яа би яагаад ингэж нээлттэй байх хэрэгтэй гэж бодод байна гэхэлэр эхний ээлжинд нөгөө нэг sexually liberated гэж ярьдэн шүү дээ нээлттэй. Тийм байж одоо эцэг их хүн өсгөх хэмжээнд очихын тулд яг бүх аспект дээр боловсрсан байх хэрэгтэй гэж би үздэг байхгүй. Тэг би өөрөө амар эрт хүүхэдтэй болсон. 20 настай хүүхэдтэй болсон. Тэгэнгუთ би амар страглцахгүй юу. Хүүхдээ одоо educate хийх гэж. Надад мэдгүй амар хөсөн тэгэл сургууль мруулаа хаяал. Тэгэл ингээл харбор ажил хийж мэгээл тэгэл хүүхэдтэй болсон чинь зүгээр ингээд хүүхэд яагаад гэж амар их асуудаг үе байдаг. Нэг 3 4 наснда. Тэнгуут яагаад гэд амар рандом юмнууд ингээ асуунгууд яг ингээд өдөр тутамдаа хизээч ингэж эргэцүүлж бодож байгаагүй юм яагаад гэж асуудаг байхгүй. Тэнгуут тэрийг яг ингээд хүүхэд ойлгох хэмжээнд юм энгийнээр тайлбарлах гэхлээр бүр амар хэцүү байдаг байсан да. Тэгэл ийм учраас юм байхгүй юу. Гингут нөгөө ярьж исэн юмнаас нэг мэдэхгүй үгээ суулж аваад тэр нь яагаад. Тийм never ending cycle та. Тэнгуут Монгол consent age 14 юм байлээ шүү дээ. Тэнгуут ингээд тийм билээ. Одоо чинь rape case center дээр 14 хүрсэн болвол нөгөө нэг одоо юу гэдэг defending өмгөөлүүлж байгаа тал гэдэг лөө буруутай тал нь наад хүн чинь зөвшөөрсөн штеп гингүү тэгэл шууд ингээл болчдөг. Зөвөргүй штеп стах юм л яах юм. Гү наа чинь гүрийж гэл тэгэл ерөөсөө тийм rape case-н дээр тэгэл тийм л юм билээ. Уусаа тэр чинь verbal transaction болж байгаа штеп те хоёр хүний хооронд тэг тэнд чинь гэрч байхгүй штеп хоёр хүний хооронд болж байгаа хийсэ шийсэд юм байгаа дангууд энэ хүн аваа ингэсэн гэж яваад очих. Чи өөрөө тгий үздэй. Юу яриад байгаа чи би тгийгүйгийн 30 яа гүргээд. Тэгэл энэ хүн надаас мөнгө авахгүй чинь. Ингээл зүгээр shutdown хийж болдог байгаа байхгүй юу? Consent age нь тийм. Тэгэнгუთ 14 настай хүн consent ageтэй тэгээд хүүхэд төрүүлж болдог. Тэгэнгუთ би ингээд зүгээр ингээд сүүний нөгөө нэг юу боловсроогүй хүн яаж ээж болох юм те. За physical aspect-ийн хаяа л та. За ингээд бие махбод талаасаа боловсрсон байя. Тэнгууд mentally яг ингээд хүн хизээ яг бүрэн боловсрдیں۔ Лав 17 8-тай боловсрохгүй байх. Би одоо ч өөрөө яг боловсрсон гэж боддоггүй шүү дээ. Like I'm a fucking kid literally. I would sit there watch SpongeBob for 7 hours. So like тэнгууд ингээд сексэд нь ямар ч юу байхгүй. Тэгээ нөгөө нэг хүнтэй секс хийж байхдаа яаж секс хийх юм мэдгүй. Тээж авсан нуучин. За тэгээ ээж авсан нууцсан байдаг. Тэг жирэмсэн болчихно. За тэнгууд яасан секс хийсний нууцсан. Одоо жирэмсэн болцсон. За окей. Ганц нуудгүй юм тэгэл жирэмсэн болсон юм шүү. Тийм тэгээ за аборт хийлье гэх тэгин тэр чин тэр хүний choice шүү дээ. Ер нь бол Монголд одоо жишээ нь байдаг абортын тухай стигма бас амар буруу байхгүй юу? Абортыг murder гэж боддог. Яг үндэ тэр чин тийм биш байхгүй юу?
тэр чинь зүгээр fetus шүү дээ. Fetus чинь human life бол биш үгүй юу? Яг scientifically speaking. Тэгэнгუთ тэгээ зүрхэн зохилж байгаа шүү дээ. I mean yeah. Зүрхэн зохилох хүртэлх нэг period байдаг байхгүй 6-7 хоног хүртэлчлээ үчлээ. Тэгэхдээ abortion дээр бол нөгөө эрэгтэй хүн үг хэлэх нэг тийм юуг үл гэж хэлсэн. Тийм шүү дээ. Эрэгтэй хүн дуугаас сууж тэгээ дуугаас тэгэл эмэгтэй нахуулах юм бол хоёр талаасаа л ярьцах хэрэгтэй шүү дээ. Үгүй шүү дээ. Яг би бол ингэ хөдөө ингэж байх юм бол окей. Yeah. Like гэхдээ 15 настай хоёр хүүхэд юу шийдэх юм яг үнэндээ тийм үстэй. 15 настай хүүхэд гадаа гараад ажил хийгээ мөнгө олоод байрны мөнгө төлөөд явахгүй шүү дээ яг үнэндээ. Тэгэнгუთ abortion байна нэгдүгээр. За stigma, abortion-ыг тойрсон stigma байгаа даа. Би зүгээр нэг л удаа хэлнэ. Abortion is not murder, guys. It's a choice. Тэгээд яг одоо яг үнэндээ 2022 онд хүний амьдралын гол одоо юу гэдэг зорилго нь reproduction байх ёсгүй гэж би боддог байхгүй. Яг өмнө тийм байсан гэж болно л та. Одоо тэгтээ тэр яг priority биш гэж би боддог байхгүй. Болохыг хүссэн, төлөвлөсөн билүү үедээ болох хэрэгтэй. Энд тэгээд эрт ээж болсон хүний үг штэ. Ер нь бол I don't regret having my kids though. They're the best, but I wish I had better education. Тэгэнгუთ за ингээд ээж авдаа хэлэхгүй те бэлгийн арцанд орчлоо. За тэгэнгуутаа жирэмсэн болчлоо те. За окей. Би амьдралаа одоо жишээ нь үгдэн disrupt хиймэргүй байна. Би одоо ингээд сурж ингээд боловсроод үргэлжлүүлээ явмаар ингээд очиод аборт хийлхийг гингут анхны хүүхэд тэгээд насан туршаагүй болвол эцэг гэхийн консент хэрэгтэй. Тэгээд би яагаад өөрийнхөө одоо юу гэдэг миний консент ээж 14 би яагаад өөрийнхөө бодлоор шийдвэрээр секс хийж болоод байгаа мөртлөө би яагаад аборт хийлэхдээ эцэг хийсээ одоо юу гэдэг те зөвшөөрөл авах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэл тэр чинь нөгөө гэр бүл донд ингээд tension үүсгээл те ингээл нуулаа барьлаа инглээ тэглээгээл тэгэл бас нөгөө стигмагаа тойрсон тухайн гэр бүлийн үзэл бодол гэж байгаа шүү дээ. Тэр одоо хүүхдэд яаж ханддаг яадаг гэдэг гээд. За тэгэнгუთ бандцсан учраас хууль бусаар хийдэг абортыг. Тэгээд дараа нь хэрвээ ямар нэгэн юу яах юм бол эрүүл мэндийн асуудал үүсээд нөгөө эмнэлэгт нь ингээд юу яа гэх юм бол комплейнтэд ингээд те танах намайг ингэчлээ гэх юм бол тэр эмнэлэг гүрих бүрэн болцоод байхгүй. Юу яриад амаах тийм хийдэг шүү. Хууль бус юм чинь. Тэгээд тэр ингээд төлбөрөө мөлбөрөө хувь дансаар авч мавдаг. Эсвэл бэлнээр авч мавдаг тийм. It's like drug dealing, bro. Like амар shady байдаг байхгүй юу? Өмнөх дугаар дээр нэг юм ярих гэсэн ч бас хууль бус мус гээд яатсан те. Асуудал нь тийм байсан те. Бас тийм байсан юм уу? Тийм хууль бус гэдэг биш. Нэг хууль Posh нөгөө нэг Posh нэг бослого болсон шүү дээ. Амар том бослого болсон шүү дээ. Нөгөө нэг pro abortion гэдэг. Posh ч угаасаа нөгөө нэг ер нь бол улс төрийн асуудал нь жоохон Монголтой төстэй гэх юм уу. Нэг нам нь ингээд толгоолоод одоо нөгөө нэг шүүх хуралд нь бүх яг нөгөө намынх нь хүмүүс нь орцсон. Тэгээд нөгөө нэг иргэдийнхаа эрхийг хамгаалахаас илүү намын тэгээ популист удирдлагуудынхаа нөгөө нэг эрх ашиг хамгаалах зорилготой баг ингээд юм томилох зөөмөс очсон. Тэгээд нөгөө нэг аборшныг байн хийсэн чинь залуучууд нь тэгээд улс нь тэр даяараа босоод яагаад босон гэхээр тэр зөвхөн аборшнтай холбоотой биш нөгөө нэг өөрсдийнх нь эрхчлөөг хязгаарлаж гин гэдэг баг юм том мувмент болоод бүр асар олон хүмүүс чагсан юм лээ. Тийм тэгээд яг уу Texas дээр тэр олон ингээд тийм тэр олон ингээд хүүнээс сонирхол. Тэгээд яг аборшн дээр бол яг хүүн өөрийн лапинтэй байна уу гэхээс яг нэгнийх нь зөв нэгнийх нь буруу гэдэг бол яг тийм яг зөөр ингээд баримталж байгаа үзэлтэй зөвхөн тэрийг өөрийнхөө амьдралтаа тусгадаг байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол бусад хүний үйлдэл дээр наа чин тийм гэж зөвхөн өөрийнхөө үзлийг тулах. Одоо ингээд монголчуудын бүх юу л байхгүй нөгөө нэг одоо хүний эрх тушуугаа дүрдэг шийдэл байхгүй тийм аборшн гэлтгүй ер нь зүгээр тэ хин хүнтэй уулзж гин яаж гин тэ юу хийж гин яаж гин бүх юм дээр ингээд нэг юм опинионтэй хоорондоо ярьдаг нэгнийгаа ингээл янз бүрээр ярьдаг тэ тийм биш тэгэл хувийн өөрсдийнх нь сонголт гэл хин яаж гин
тийм юу юм шиг. Наадах дээр чинь гэхдээ Монголд тийм үгүй юм гэдэггүй байна. Уушласан. Улсын бодлого бас энэ аборшн гэдэг юм дээр нөлөөлдөг. Одоо юу гэдэг хүн амынхаа тоог өсгөх хэрэгтэй байх юм бол аборшныг бантдаг ч юм уу те. Эсвэл хүн амынхаа тоог тодорхой хэмжээнд байх хэрэгтэй байх юм бол хятад шиг нэг хүүхэд one child policy гэдэг юм хэрэгжүүлдэг ч юм уу. Одоо байхаа болцсон шүү дээ. Тий, одоо байхаа болцсон. Гэхдээ яг үүндээ одоо хүн амын бодлогоо бодоод аборшн байн хийж байгаа бол reproduction гэдэг тэр одоо reproduction-ыг хүрээлж байгаа төрийн байгууллагууд байгаа шүү дээ, эмнэлэг мэмлэгүүд юу гэдэг тийм тэрийгээ сайжруулах хэрэгтэй байхгүй. Тэгэнгუთ тэр нь bullshit заа юу. Та нар улсын эмнэлэг төрөх юм амар гэж бодож байна. Йоо. Some raggedy ass санжгансан хүүхдэн төмөр орон дээр жирэмсэн том гизтэй хүн шав шалтан доотлоо тайлцсан гараа хөвтээд тэгээд ингээд төрсний дараа бүтэн цаг яг нэг цаг хөвтүүлдэг байхгүй юу. Хүүхдийн авч яваад угааж муугаад жинлж мэлээд хөл гарын хуран мурууг тоолж маалаа. Хүүхдээ өгж явуулмааргүй байна авста. Тэгэд ингээд яг ингээд үхэх гээд ингээд байж ангууд ингээд хүүхд төрчихөж байгаа шүү дээ. За ёо ашгүй нэг юм төрлөөгөө байж байгаа ихс гарах дахиад бадалдаг байхгүй. If you didn't know. Тэгээд дахиад хүүхд төрүүлж байгаа юм шиг яг адилхан бадалалт өгдөг. Тэгээд тэнд ингээд ёо маа гэд ингээд байж итл нэг эмч таанаас ойрлно. Хүү 4 кг 10 хуруу бүтэн. And you're just like, what the fuck is coming out of me right now? What about this? Тэг ихс нь гарахгүй бол нэг совлогч хурж ирээд тохоогоороо ингээд бүгжингээрээ дардаг. Physically, механикаар ихсийн шахаж гаргадаг. Nobody told me that shit. Тэрийг мэддэг баймаар шүү дээ. Тэгэд одоо юу гэдэг жирэмсэн болсон бол өрхийн имлэг дээр ингээд хяналтанд ордохгүй жирэмсний хяналтанд. Тэр мэрэнд нь бас нэг тийм гарын авлагчлалхан хөвлөд өгчгөл дөө please. Тийм биз дээ. Okay. This is too much information, but this is how you motherfuckers came to this earth. When you're giving birth to a baby, it feels like you're pooping. Literally. Тэгээд ингээд тэрийг ч гэсэн хэлдэггүй байхгүй юу? Ямар ч тийм мэдээлэл байхгүй заа юу. Тэгэнгუთ ингээд за би хүүхэд төрүүлэх гээд ингээд амар intense байж итл баас хүрээд унан заа юу. Тэгээд ингээд паникт орно заа юу. Эмчээ би баах гээд байна. Би яг this is not the time to poop right now. Like тийм биз дээ. Тэгээд ингээд бэжингууд чи төрөх гэж байгаа маа гэх тэнгууд дахиад паникт орно штэ. Баас биш хүүхэд юм уу? Like what is happening? What is happening? Тэнгууд зүгээр тийм basic за үнэхээр reproduction дээр анхаарыг гэх хүн амын одоо юу гэдэг тоон дээр ингээд анхаардаг бодлого байлаа гэж бодоход тэр мөрийн сайхан тэр чинь нэг хэцүү юм биш байхгүй юу? За окей. Possibly чи ийм мэдрэмж аав тий. За төрсний дараа ийм process байдаг гэ зүгээр л цаасан дээр бичээл хөвлөл өгчгөлтөө. It's not a big problem. Тэр хүн амын бодлого би яг хоёр юм яриа. Тэр зүгээр тэнэгдэл. Хүн амын бодлого дээр нөгөө нэг олон хүүхд дэмжиж байгаа юмнууд нь болохоор нөгөө нэг юм тэтгэмж яадаг. Тэгээ тэр хамгийн буруу ягаад тэгэхээр ингээд нөгөө тэтгэмжээ авах гад олон хүүхд төрүүлээд амар зүдрүү амьдрдаг хүмүүс зөндөө байгаа. Ялангуяа тийм нөгөө нэг тэр хөнгөлтүүд тэр нөгөө нэг зүгээр орж ирэх мөнгнүүдээ авах гад бараг тэр мөнгөөр амьдарч байгаа. Сарын 50,000 төгрөг авах гад хүн төрүүлж юм ч гэсэн юу гэсэн үг юм бэ? Тийм гэр бүлүүдтэй тийм хүмүүс ингээд бий болцсон байгаа. Тэгээ тэр хүүхдүүд өсөөд одоо юу асар олон юмар дутаж өсөж байгаа шүү дээ. Тэр хүмүүс тэгээд том болоод ямар хүмүүс болох вэ те? Одоо нөгөө нэг юу оруулахгүй 5 хүүхэдтэй болох юм бол нөгөө байрны урчлагаа төлөхгүй өдрөгээ тэнэг юм яваад байгаа шүү дээ. Тийм шийдвүүд амар их байгаа. Тэгээд хоёр дахь юм бол нөгөө нэг ихэнх нөгөө нэг энэ төрж байгаа ихүүд те нөгөө нэг одоо за бид нар дунджаас дээгүүр биш юм аа гэхэд дунджаас доогоор бол баг юм эмч. Тэгээд чамайг төрүүлэх эмч тэгээд төрөх ор олж байгаа нь тэр нэг төмөр тэ нөгөө нэг хуучирсан оронч байна хамаагүй ядаж тэр хүн тэ скол чамаа ингээд хоодоод тэр бүх юм чинь эсүүдий чинь гарах тийм хүн байгаа нэх юм гэж бодож байгаа. Тэндээ баялж байгаа хүмүүс тийм юм бага стандарттай тийм юм нэг юм fucking тэ ингээд шаландаа бууцсан стандарттай болцоо байгаа байхгүй тэ. Тэгээ maybe тэгээд скол бид нар үнэхээр тэн дээр эмзэглэж ивэл магадгүй хүмүүс нийлээд төрсэн эхчүүд нийлээд те ээжүүдийн группээ тэндээ нэг хачаачийн бичснээ хооронд I know би юу ч гэдгийг мэддүүлтэй. Гэхдээ mostly нэг тийм
mostly нэг цамхлын лаа хайлуулсан юмнууд байдаг шүү. Хүүхдээ уйлаад ингэсэн чинь лаа хайлуулсан чинь туулаа гарчлаа. Тийм бичийнхээ оронд магадгүй те ингэдэж шүү тэгдэж шүү өөрсдийнхөө бүх experience-ийг бичээд имлгүүдээр тараагаад тавьж болно шүү дээ. Why not? Тэгээд хандлагаа үнэхээр өөрчлөлмөр байгаа бол тэг хувь хүмүүс ч гэсэн хийж болно. Тэг үнэхээр ингээд өөрийнхөө туулсан те тэр нөгөө таагүй experience бусад хүмүүст авсуулмааргүй хувь хүмүүс доороо тийм юм хийж болох юм шиг санагдав. Одоо нөгөө боловсролын хэмжээ тэгээд ядуурл эдгээр шууд хамааралтай хүүхдийн тоо шууд хамааралтай гэж чи нэг юм research дээр ажиллаж байсан шүү дээ. Оо. Тэглөө гшаас. Ээдгүй аш. Тэ. Тэрнийхэн тухай яриа да. Санахгүй байна уу? I'm so sorry нэрээ би санахгүй тий. Тий. Гэхдээ ер нь бол тий. Миний санаж байгаа. За тий. Тэр гэхдээ шал өөр дээр үе би чигээр ямар амар шигтний юм асуудаг. Чи яагаад ер нь санаж идэг үлээ гэж. Надад хэрэгтэй болохоор би санаж байхгүй. Тий. Яг хөө зүгээр юун дээр тэр нөгөө нэг айл өрхийн орлого тэгээд яг одоо хідэн хүүхэд төрсэн угаасаа л шууд амар уялдаатай шүү дээ. Тийм хүмүүс зүгээр тэрийг ингээд юусаа анзаардгүй юм санагдсан бохгүй. Тэгэл эрт олон хүүхэдтэй болох тусмаа тэр айл маш олон жил ядуу явна тий. Ерөөсөө ямар ч ядуурлаас ингээд гарч чадахгүй. Яг ингээд сайн төлөвлөөд тэгтээ бас жирэмслэх хүүхэдтэй болох гэдэг юм бол төлөвлөх айгүй хэцүү л дээ. Би бол яг ингэж боддог байхгүй. Хүүхэдтэй болохоор л хүн яг аав ээж болох багтаа л гэж би боддог байхгүй. Тэрнээс биш тий. Хүүхэдтэй болохоос өмнө одоо тийм бэлтгэлтэй болно гэж байхгүй тий. Харин тий. Яг уу чадхаараа л бэлдэх баг. Тэгтэл яг ингээл гидсэн томроод байгааг хараад тэгэл нэг тиймэрхүү юм л яг ингээл нэг хүний хөдлөгдөг юм санагдаад байгаа байхгүй. Тэгэнгუთ яг уу зүгээр тодорхой хэмжээнд ингээд санхүү ч юм уу боловсрлоо бэлдээгүй байжгаад жирэмсэн болох юм бол ер нь бол ядуурлаас хизээж гарах боломж байхгүй. Тэгээ тэр ингээд яаж хичээгээд хаанаас ч ямар ч тэтгэмж орж ирээд it doesn't fucking work те. Тэгэл ингээл монголчууд нэг ийм нэг сэтгүүтэй те. Болчин хүүхэд хүнсээ авчирсан. Fuck I heard that so many times. Хүүхэд хүнсээ авчир. За what the fuck Africa тэгвэл яаж байгаа юм те. Like Монголын тэгвэл ихэнх нь яаж байгаа юм. Тэр чинь зүгээр л гайгүй боломжийн л айлын л ээж аав нарын гаргасан. Үгүй тэр бол малчтын гаргасан малчтай юм баха. За fine тийм малчтын гаргасан. Одоо нөгөө нэг соёл нь өөрчлөгдсөн. Тэ хүн амын баг талаас их нь баг талаас их нь хотод амьдч, хот суурин газарт амьдч тий. Тэгэл малчид бидний соёл шал өөр болцох. Малчид бол тэгж болно тий. Болно. Хэдүүлээ бол тэгж тийм тэнийг юм тийм үндэслэлгүй хачин юм дээр найдаж болохгүй шүү дээ. Цургуул байхгүй, цэцэрлэг байхгүй. Тэр чинь утга зохиол төр байдаг. Утга зохиол төр байдаг гэнэ маллаа. Чанга орлоод. Утга зохиолын тэгэл нэг малчин уун. Би ямар зохиол гэдгийг мартчихчих. Утга зохиолын тэгэл нэг малчин уун л. Яг уу гэхдээ тийм яг нэг тийм би ингээл яг зүгээр нэг ийм Монгол соёлыг ингээл айл болох авч үлдэх хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Гэхдээ иймэрхүү логикгүй юмнууд амар мал байгаа байхгүй. Ямар ч практик байхгүй те. Ямар ч бодит амьдрал дээр тэгэл ингээл гадуур цэцэрлэгүүд байхгүй, имлгүүд ийм хогийн те. Тэгэл орон байр байхгүй, ажил байхгүй байхад хүүхэд хоолоо дагуулж ирэхгүй л байхгүй. That's fucking work. Нөө хүүхд төрүүлчихэд энэ хүүхд том болоод намаа тижэндээ гэсэн тэр бас юутай хүмүүс тий алсын аратай сууж иж болохгүй л хгүй тий. Хин ч юу ямар ч хүүхэд би төрөй гэж гуугаагүй л хгүй. Тэр чинь за сайхан төрөөд аав ээжийнхаа цэвэр нөгөө нэг аав ээжийнх нь хариуцлага тий. Тэр хүүхд ямар хүн болох вэ? Аав ээжийнх нь хариуцлага. Жишээ нь хүүхд бол зүгээр л ингээд төрүүлээд нөгөө тэтгэмжээ аваа сууж идэг шийд бол биш тий. Тийш нөгөө нэг ийм цэвэр хариуцлагын асуудал. Тийш тий. Бүтэн хүн явж байгаа юм шиг та. Тэгээд нөгөө нэг юу нөгөө нэг юм unconditional love гэж яддаг шүү дээ. Би тэрийг болохоор ингээд хуучин багтаа болохоор ингээд нэг өөр үнээстэй өөр нөгөө эмэгтэй үнээс тийм партнер үнээсээ хүсдэгээс аахгүй. Одоо болохоор яг unconditional love бол яг юу юм бэл хүүхд. Гэтэ тэр бол unconditional love бол харилцан аав ээж хүүхд хоёрын хооронд биш эцэг их талаас хүүхэд рүү чиглэх юм байх хэрэгтэй. I feel like because okay, imagine people have some fucked up parents, you know. Тэгэнгუთ за аав ээж минь болохоор гээд tolerate хийгээд амар miserable амьдэрдэг хүмүүс байдаг шүү дээ. А би болохоор зүгээр fuck them гэж боддог байхгүй. Unconditional баймааргүй байна.
Чи төрүүлээ гэж намайг төрүүлчихэд одоо намайг ингэж байгаа нь би чамд ямар нэгэн одоо юу гэдэг ачмач хариулах obligation надад байхгүй гэж би боддог. Эцгийн ачийг хариулна гэдэг чинь тэгээ миний нөгөө unconditional love чинь болохоор хувийн хүүхдэд хайрлах. Тийм. Аав ээж нь хайрлах нь бол биш байхгүй. Аав ээж нь хүүхдэд хайрлах нь зөвхөн unconditional ямар ч condition байхгүйгээр хайрлах гэдгийг би тэгж бодоод байдаг байхгүй. Би нэг хайрлаж болохгүй юм шиг. Хайрлаа. Харин тий яг хөө зүгээр одоо нөгөө чиний зорилго чинь тэр хүүхд чинь чамайг буцаад хайрлах нөгөө бүх шалтгаан чи өгөх харин тий deserve хэрэгтэй шүү дээ тий хайрлуулах. За өрнөх яасыг нэ уучлаарай амар ярьж зүгээр. Нэг бэлгэлэр л тий ачийн тухайар антлахчихсан тий өрнөх. Гэхдээ яг хуу ач хэрвээ ачийг нь хариулмаар байгаа бол сайхан хураах ачтай л болох хэрэгтэй л дээ тий. Минь эцэг ихтэй ер нь өөрөө сайн яваад ч юм уу те зүгээр лай болохгүй байл та. Одоо юу гэдэг жишээ нь чи нэг цэцэг тарьчаа тэргээ ургаал явуул амар хаппи л байдаг штэ те тэрнтэй л адилхан байхгүй ингээл хүүхэд нь өсөж ингээл торнолтой айгу сайн явж ивэл ачийг хариулж байгаа гэсэн утгатай байхгүй. Би наадах чинь бол хангалттай гэж бодохгүй нөө. Монгол аав ээж нар болохоор чи заавал би ингээд чамаа гэж чи юу байхгүй нэг маань найз надад хэлжээс байхгүй. Нөгөө хүүхдээ өсөх юм нөгөө нэг юм хоёр тайпын эцэг эхнэр байдаг гэд. Гэхдээ айгуу тийм нөгөө нэг general юу л та. Гэхдээ нэг бол нөгөө нэг юм мужаан шиг өсгдөг. Мужаан яадаг вэ гэхээр нөгөө нэг ингээл одоо нөгөө нэг юм сэлэм ээж байгаа бол ингээл те тал талаас нь ингээл нүдэлтэй нөгөө тэрийг ингээл юм perfect болохгүй л те ингээл хүчээр тийм болгож байгаа шүү дээ те. Сквал нөгөө нэг юм юу цэцэгчин шиг ч юм уу те өсөж болно. Тэр нь болохоор ингээд зүгээр ингээд хэрэгтэй юм нөгөө тий. Хэрэгтэй юм услаад тий. Шууд нөгөө нэг нарны тусгал тавиад сквал жоохон нар тусдгүй сүдтэй газар тавиад ч юм уу тий. Ингээл өөр үзэл ингээд нөгөө урах бүх нөхцөлийн ургаад ингээд цэцгэлэх бүх нөхцөлийн бий болгочдөг тий. Тэгээд ийм хоёр тайпын тэр яг ингээд бодсон чи айгу үнэл байгаа байхгүй яг ингээд их монголчуудын одоо кейс төр бодох юм бол тий. Дархнууд бол зөндөө байгаа шүү дээ тий. Юунд тэ majority нөөсөө жоохон дархан хүмүүс байгаа хаа. Тэр хандлагыг зүгээр ингээд дархандуулах тэгээд ургуулдаг хоёр бас type тийм хүмүүс. Тэгээ бас юм дархандуулахгүй болдгоо тийм хүүхдүүд байгаа шүү дээ. Maybe Ted Bundy дархандуулсан бол сайхан тэгээ цэцэг шиг явж явах байсан ч юм лээ тий. Хүн авс. Би саяных дээр ганц юм мэд яг хэлчихээ л да. Одоо жишээ нь эцэг эхнэрээ ингээл хайхардггүй тийм хүмүүс өдөн шүү дээ. Хайхран цааш. Тэгтэл ингээл яг одоо жишээлбэл бас нэг тим нэг гэр бүлийн жишээнүүд байгаа байхгүй. Айгу баян те. Амар баян таньсаг. Тэгсэн мөртлөө ингээл хүмүүсийн толгоон дээр кофе асгаалаа. За баг нэг тиймэрхүү төвшний тим нэг баян тансаг нэг тим нэг одоо хамаатнууд байх жишээ нэ. Тэгэнгუთ ингээл яг ээж аав нар ингээл хаанд байдаг вэ гэхэлэр айгу тухгүй байранд struggle хийсээр л үүдэг те. Тэгэнгუთ ингээл нөө миний хөл болоо миний ингээл хүүхдүүд сайхан явж байгаа юм чинь гэсэн нэг тиймэрхүү ингээд сэтгүүгээр өсгцэн болохоор хүүхдүүдээсээ ч юм нэгтгэв. Тэгээ хүүхдүүд нь ч гэсэн ерөөсө provide хийдгүү. Тэгээ хэрвээ ингээд ээж аав нь үнэхээр муу эцэг их бол нэг их юм гордоод шаардлагагүй баг. Тэгтэл яг ингээд миний харж байгаа жишээнээс айгүй их нэг тийм нэг хүүхдүүдтэй хайртай loving тийм эцэг ихнэртэй бүх юмар нь provide хийсэн. Дархандах үедээ дарханддаг, ургуулах үедээ ургуулдаг тийм эцэг ихнэр ингээд хүүхдүүдээ сүлтэнд хоогдохгүй болсон ингээд харагдаад байгаа байхгүй. Хаяа ер нь бол тэгэнгუთ зүгээр тэр бол надад зүгээр шууд муу хүн шиг санагддаг зэрэг тэд нар яагаад гэх юм бол эцэг ихээ тэгж те ингээд өөрийг нь төрж өсгсөн бүх юмар provide хийсэн те зодож хамлаагүй зүгээр сайн ингээд ээж аваа зүгээр л ингээд хайчиж байгаа хүмүүс те зүгээр цагаан сараар ирж зологдог те нэг 100 хэдэн that's nothing те тэгснэ олигтой байр маринд ч оруулдаггүй те ингээд олигтой ингээд take care хийдгүү ажил busy гэл ингээд явааддаг ийм хүмүүс надаа айгу муу хүмүүс санагддаг байхгүй. Эцэг эхнэрээ ингэж байгаа юм чинь тэд нэр өөр ямар ч хүнийг хайрлах гэсэн үг шүү дээ. Тэгээ fucking assholes. Тэгэхээр би бол хэрвээ ээж аав чинь deserving бол тэ financially тэднэрт туслах хэрэгтэй. Тэднэрт дэм болох хэрэгтэй. Тэднийг house хийх хэрэгтэй. Тэгээ угаасаа тэднийг өөрийнхөө хүүхдүүдтэй золбосгонотойгоо ойрхон байлгаж ийж нэг тийм нэг healthy нэг 3 generation-ууд хоорондоо болж штэ. Песта. Тэгэхгүй тэгэл ээж аав нараа ингээл нэг хашаа байшинтай хаяа шаачтай нөгөөдөл нь усаач авч чадахгүй. Тийм хүмүүс амар их байдаг байхгүй юу? Тийм. Мим арсан чи ингээд нөгөө нэг ингээд аав нь ингээд
багаас нь хүүхдээ ингээл янз бүрийн машин авч өгөөл нэг юм том болоход нь машин авч өгөөл багахт дугаа авч өгөөл тийм багахт нь дугаа авч өгөөл их сургуульд авахт нь машин авч өгөөл би сургуулаад өсөхт нь байр авч өгөөл гэсэн чинь хүүхэд нь аавда тэрэгэнцээр өгч идэг. Тийм тэгдэг хүмүүс байдаг байхгүй нэг юм хийцэн юм шиг. Тийм нэг тийм тэгэл хүн болгон өөр юм да тий тэгээд бид нар одоо тэрэн дээр юу гэвтэй гэж байна. Тэнгүүт тийм одоо healthy relationship, sex тэгээд бүх юм interconnected болоод байгаа байхгүй ялцчих. Тийм. Тэгээ одоо аав ээжээ тэгж байгаа хүмүүс potential romantic partner ч гэсэн тэгжил авах гэл би бол бат итгэлтэй л байна. Хэрэгтэй юм авчаал. Тэгэл хайждаг. Тэнгуут одоо аав ээжтэйгээ healthy яг ингэж байжсэн бол бас platonic romantic юу гэдэг бүгдэн дээр нь ч гэсэн бас healthy байх гэж би бодож байна. Тэнгуут энэ жижигхэн зүгээр одоо юу гэдэг Монгол шиг ийм их том асуудалтай ийм олон янз бүрийн асуудалтай улсад одоо сексэд одоо барыг чухал асуудал биш гэж бодож байгаа юм зөндөө байгаа хаа. Тийм шүү дээ. Гэхдээ хамгийн чухал асуудал юм. Ер нь бол үнэхээр тийм хүн амын бодлого ярьж байгаа улсад бол ер нь айгүй necessary гэж би бодож байна. Шаардлагатай. Гэхдээ тэр бол зүгээр тэнгийг хох уу? Тэр Монголд одоо сая нэг юуны Орсын нэг нөгөө хиллэг гэдэг чи таад Орс хэлтэй юу? Тэрний тийм нөгөө нэг СССР байхад юу гэдэг байлаа? СССР net sex гэдэг байсан байхгүй юу? Одоо СССР секс байхгүй зөвхөн хайр байдаг гэдэг ч юм уу. Тэгэнгუთ тэр нь одоо interpret хийхлээр юу гэдэг хүүхэдтэй болох гэж л одоо хүмүүс унтдаг гэж байгаа мó хашийн тий. Тэгэнгუთ тэр нь манайх ч бас нөгөө Оросоос амар инфлюенс авсан бас үе байсан шүү дээ. Тэгэл одоо ч гэсэн байгаа. Байгаа ах уу. Үлдэгдэл нь байна тий. Тэгэнгუთ тэрнээс бас үүдэлтэй нөгөө нэг тэрнээс тэгээ тэрнээс үүдэлтэй одоо ч гэсэн үлдсэн тийм хүмүүжил ингээ яваад байгаа хгүй. Тэгэнгუთ чинь хаагдмал одоо юу гэдэг бузар гэдэг ч юм уу те садар самуу гэдэг ч юм уу те зүгээр basic биеийн боловсролыг садар гэж боддог ч юм уу те тийм байнгут like садар самуу тий одоо за окей би нэг амар controversial юм ярий заа маргаантай юм гэх юм уу Монголд нөгөө нэг одоо мож гэдэг хэллэг байгаа шүү дээ одоо hoe гэх юм уу те англиар нэгээс дээш хүнтэй одоо бэлгийн харилцаанд орсон хүн энэ бол мож гэдэг. Вау, тийм үү? Тийм л өвөө байт юм уу? I don't know, man. Гүйлхүүтэй. I think I'm a big hoe. But anyways, we're not talking about my sexual endeavors today. But тэгэнгუთ ингээд одоо жишээ нь тодорхой хэмжээнд celibacy бас ингээд баримтлах гад байдаг байгаа даахгүй хүмүүжил нь өөрөө. Одоо тий зөвхөн гэрлэх хүнтэйгээл одоо юу гэдэг те тэгэнгუთ яг үндэ тэр хүн нөгөө нэг sexual experience-гүй болоод ирэнгуутаа шууд нэг хүнтэй суучж байгаа шүү дээ те ямар нэг experience-гүйгээр ингээд нэг хүнтэй заа окей баг хийгээрээ те тий тэгэнгуут гэр бүлдийн одоо ингээд гэр бүлд ингээд ороод ингээд янз бүр болоод эхлэнгуут нөгөө гарууд чи ингээд чи тэгээд эхэлдэг. Тэгээд гэр бүл салалт амар өндөр байдаг манад. Би бол тэрнээс үүдэлтэй гэж боддог байхгүй. Sexual experience байхгүй. Тэрийг ерөөсөө explore хийж одоо юу гэдэг те янз бүрийн юм туршиж одоо ингээд өөрийнхөө sexual identity-г нээгээгүйгээс үүдээд амар их араар тавилт болдог. Тэгэд ингээд юу гэдэг нөгөө нэг хаагдмал юмнасаа үүдээд нэг тийм одоо нөгөө missionary гэдэг байгаа шүү дээ. Boring ass fucking sex. Тэгэл ингээл хоёулаа ингээ байжгаад тэрнээсээ уйдаад тэгэнгуутаа нөгөө нэг хамгийн тэнэг юм нь болохоор юм байхгүй юу. Одоо за энэ хүнтэй секс хийхэд ийм байна гингуутаа ийм л байх юм шигээр боддог. Нөгөө education байхгүй учраас тэгээ exploration гэдэг ямиг ерөөсөө ярьдаггүй, боддоггүй, хоорондоо ярилцдаггүй учраас за окей ийм байсан юм чи иймэрэл байх юм байна гэл нөгөөтгөө хийсрага уйдан готлаа өөр нэг баач харснаа окей she looks different she looks like she fucks different гин готоо очиж cheat хийждэг. Тэгээ наадах чинь амар common ах уу чи юу гэж бодож байна? Тэгээд бас давхар
porn үзэж explore хийгээд те. Нөө порно хүмүүс Шинэ пост янз бүр юмнууд ингэж ер нь зүгээр юу надад болохоор хоёр хүмүүсийн харилцаа гэдэг чинь надад ингээд наваг та яриулах юм уу? яа. Сүүлийн 2 дугаар 3 дугаар комплейн хийж шүү те. Ер нь бол хүмүүсийн хооронд харилцаа чинь юм constant update-н дээр тулгуурлаж байж байгаа шүү те. Баян нэг юм байгаад байвал угсаа хинч угсаа өөдөн шүү. Тэгэхээр ер нь бол хоорондох харилцаагаа сексээ сонирхолтой байлгахын тулд тодорхой хэмжээнд юу гэдэг шинэ юм туршиж үзчихийж тэрийгөө ингэж илүү шинээр нь хадгалах нь чухал байхгүй юу? Тэнгуут нөгөө нэг хаагдмалаасаа үүсэн дахиад нэг асуудал нь хоёлаа шинэ юм try хийя гэдэг яриа хийхээс ичдэг. Тэгээд ерөөсөө одоо юу гэдэг порно үздэг юм уу fucking disgusting fucker. Тэг тэнгуут нь октод нь тэнхтэй чи яасан надаас өөдөө даа би сонирхолгүй байгаа юм уу? Чи хийж байгаа юм санагддаг л баг л та. Порно. Тэр гэхдээ бас controversial байх гэж бодож чинь хүний хувьдаас чит хийж байгаа явдлаа үгүй юу гэдэг. Гэхдээ тодорхой хэмжээнд хангалтгүй байгаа болохоор порно. Тэгэхээр л ингээд юу байхгүй нэг баланслахгүй те ингээд шээстэй би энэ балансаа л ярьдаг шээстэй. Тэгээд баланс харилцан нөө нэг ярилцсан чухал штэ. Нөө нэг юм хостой болохоосоо фамилитэй болохоосоо өмнө нөгөө нэг хитрхи олон биш те нэг тодорхой хэмжээний экспириенстэй те. Миний хувьд бол яг тийм байхгүй нөгөө нэг юм хитрхи олон биш те ингээд юм тодорхой хэмжээний экспириенстэй болоод гэр бүлтэй болдог ч юм уу те. Гэтэ бол шууд анхныхаа нөгөө нэг fucking мормонуудтай адилхан нэг хүнтэйгээ Oh my god, speaking of Mormons. Okay, чи дуусгачих би араас нь юм бэрээ. Тэгээ тийм шийдэж байгаа шүү дээ. Юу нэг юм хос нэг найз эрэгтэйтэйгээ явсаар агаад нэг эмэгтэйтэй танилцаад зөвхөн тэр эмэгтэйтэйгээ дуустдаг ч юм уу те. Нэг тийм шийдэж шүү дээ. Окей. Одоо юу гэдэг хүнтэй суухаасаа өмнө заавал experienceтэй байх ёстой гэж байгаа юм биш шүү гэхдээ. Зүгээр одоо юу гэдэг ямар ч experience хүний хүнтэй ингээд харилцаа үүсгэчээд тэрнээсээ уйдчих юм бол порноос үгүй биш ээ тэрнээсээ уйдчих юм бол хоёлаа шинэ юм try хийя гэдгээсээ ичгүй байх хэмжээнд educated баймаар байгаа байхгүй юу? Таад юу үзсэн YouTube дээр нэг grapefruit техник. Oh my god. Shit гэсэн. Юу юм бэ? Okay, girls trip гэх кино байдаг байхгүй юу? Дөрөв найз хүүхэн ингээд sounds very bicurious. It's not bicurious. No, it's not bicurious. YouTube video дээ. Yeah, I think it was on YouPorn or something. Tagтай байт юм аа. Тэгээ би ингээд okay, so I was a virgin, right? And when I was a virgin, I was very curious actually. Тэгээд ингээд ямар ч юм experience байхгүй тэнгуутаа ингээд нөгөө нэг okay, this is like I'm a teenager and that shit is coming very soon гэж бодож байгаа байхгүй юу. Тэнгуутаа ингээд okay, at least би нэг тийм ойлголттой болсон байх хэрэгтэй маань гэж би бодоод. I snooped through my laptop because my brother and I shared the laptop. And you already know. Манай ах тэгээд угаасаа бас л тийнейжер байгаа шүү дээ. Тэгэл ингээл ямар нэгэн trace үлдээсэн л ярьж дараа шүү дээ. Тэгэл тэр trace-ийн дагаад I found a porn site. Fucking amateur. Good for you. Тэгэнгүүтээ за окей нэг ойлголттой болоод авъя гэж зүгээр ингээд home page дээрээс нь харж агаад ингээд үзээд ингээд ew, this is what people do but okay like I'm supposed to do this like I guess I don't know. Тэгээ байж I discovered that people suck each other's genitals. And I was like, oh my God. But okay, so this is like important. They think it's chухал юм байна. Okay. Хийдэг зүйл юм байна. Okay, зүгээр normal юм. Okay, cool. Яаж хийх ёстой юм те? And then I found that fucking grapefruit video. Not grapefruit. Grapefruit. Yeah. So, би ингээд тэрийг миний бодсон бодол нь юу вэ гэсэн чинь заавал жимс байж би энийг хийх ёстой юм уу? Is this like a requirement? Like би ханаас grapefruit what the fuck is grapefruit? Like энэ яг юу юм? Энэ жимс юм уу? Is this a tool? Like what is this, you know? Тэг би
I swear to God, I went to a grocery shop and looked for a grapefruit. Like I was like, what is this? Тэр бичлэг нь юу юм? Зүгээр Instruction ахгүй. Demonstration юм уу? Yeah, like tutorial ахгүй юу бүр. You take a grapefruit. You put it on. She okay. I think that was a black woman. Yeah. And then she's like Amarim intense burim. So you got to put the grape. Violent Amarim. I think she had a Texas accent too. Southern accent there байсан бах. Тэгээд би тэгээд анх үзчихэд okay, so you need the fruit to give head to people гэж бодож байгаад I skimmed around тэгээ би өөр видео үзчихэд okay, за энд бас нэг шаардлагатай юм биш юм байна. But like I have gag reflex. How do I do this? Like and how does it taste? Ингээд амар их questions байнгут би яг үндэ одоо чинь би англи хэлгүй байсан бол тэр мэдээллийг хаанаас олж авах юм? Тэстэй нэрээ. Тийм биз дээ. I asked my girlfriend how does it taste and she said suck on your thumb. Yeah, it tastes like nothing. Арьс шиг л амтагддаг. It tastes like but if it tastes different ингээд амтгүй биш ямар нэгэн амттай бол tell him to wash his dick like. What if it's sweet? It's not supposed to be. It's not supposed to be anything. But yeah, тэгээд ингээд musky with a hint of lemon. Mormons-ийн тухай сайн инкулерс тэрэн дээр нэрээ. Do you guys know about soaking? No, I don't know a lot about Mormons, but not soaking. Okay, so soaking or sulking? Soaking, like дэвтэх. Soaking. Soaking. Yeah. So, okay, I've discovered this recently. Би саяхан уншсан маа ингээд Christianity одоо юу гэдэг те Catholic ингээд хүмүүсийн ингээд одоо celibacy тэд нар чинь бүгдээрээ practice хийдэж штэ те. Тэгсэн чинь Mormons ингээд loophole олсон байгаа байхгүй юу? The ear. Are you talking about the ear? No. Were they fucking the ear? No. Oh, come on. So, ингээд loophole олсон байгаа байхгүй. Тэнгүүт first of all celibacy practice хийхин тулд заавал ингэж цоорхоо олох ёстой бол ер нь celibacy-г ер нь заавал тэгж баримтлах ямар шаардлагатай юм бэ те. If you want it, you want it. Харин тийм, that's the thing. Амар desperate шаттай. Тийм, тэгсэн чинь soaking юу вэ гэсэн чинь you insert your penis into a vagina. But you don't do friction. So you just дэвтээд юм уу? Зүгээр ингээ байлгадаг. Тэгэнгүүт fellow Mormon орондоо эсвэл орны хажууд орын хөдлөгдөг. What? Тэгэд хойлоо явдаг. Тэгэд ингээд friction байхгүй болохоор sex биш гэж үздэг заяа тэрийг. I was like that is the dumbest shit I've ever heard. And you can't tell me otherwise. Mormons are the dumbest people. You gotta be careful of Mormons. They're super creepy. I know they are, but they can suck my dick. They're very insidious. Yes. Гэсний Mormon түүх ярьж гэж. Okay. Би нэг юутай History. Би Индрагийн оронд гайдаар явж исэн байхгүй юу? Найзхны хооронд. Тэгээд нэг Америкийн нэг цэргийн нэг нөхөртэй явсан юм аа. He was super fun. Нэг Brian гээд гайтай. Тэгээд бид хоёр баахан хөдөө гоймоо бүр бүүн гацраа явсан. Тэгээд сүулт мат ирээд тэрэлж явдаг байхгүй юу? And obviously тэрэлж is shit next to хөдөө. Тэгээд мэлхий хаад ороод мэлхий хаадан дээр climb хийгээл доороод дотор байдаг агуу магуурлуу орсон чинь би малгайгаа унгачдаг хөхгүй. Тэгсэн чинь нэг fucking pasty white boy авч өгдөг хөхгүй юу. Тэгэхээр би thank you very much гэхгүй юу. Тэгсэн чинь гарч ирсэн. Wow, your English is impeccable. Where are you from? Тэгдэг хөхгүй. Тэгсэн яа би стам I'm going. Тэгсэн чинь нөгөөх байж чийсэн. Тийм үү. Та би бас монголоор ярьдээ шүү гэж шатдаг хөхгүй юу. The white boy. I was like, "Whoa, what the fuck?" Тэгэл I was like, "Та хаан англи хэлээ сурсан гэж шагаа заяа." Тэгэл ингээл that fucking boy could carry a conversation in Mongolian. Тэ almost fluent. Pronunciation жоохон муутай, аялга муутай. Тэгтээ ингээд ямар ч грамматикийн алдаа байхгүй, ямар ч дүрмийн алдаа байхгүй. Амар яриад байгаа байхгүй. Сул үг мөнгө ашиглаж машиглаа заяа. Тэгснээ ингээл та нар хаана юу хийдэг гэл гэсэн чинь бид нар энэ хажууд тэрэлж boarding school-д багшлалтын сайн дурын багш нар гэж шахахгүй юу. Тэгэл бүр усцаас монгол хэлтэй факрууд байгаа штэ. Тэгээд тэгсэн чинь apparently there were Mormons. Жинхэнэ missionaries юм уу те. Тийм, жинхэнэ fucking full-blooded missionaries. Тэгээд надад тэр Brian story-г нь зааж өгсөн бохгүй, ярьж өгсөн бохгүй. Тэгснэ эдгээр ямар амар монголоор ярьдаг те. Тэгсэн чинь Brian надад харсан. Надад чинь Mormon байгаа штэ гэдэг бохгүй. Тэгэл хоёр ингээл ярьжсэн чинь одоо ингээд надад бол чинь юу яа.
Монголд ингээд 3 жил монгол хэл сурчаад буцаад Америк руу яваад тэгээ монгол хэлний шалгалт өгөөд тэнд ингээд бүр монгол хэл бүх хэлний ийм шалгалтын юм юунууд байгаа. Тэгснэ Book of Mormon тэгээд Bible хоёуланг ингээд монгол руу орчуулт гинэ. Task энэ тэгээ бүтэн ном орчуулж дуусчаад өөр нэг бодитайгаа нийлээд Монголд ирээд 92 загал болдог. Тэгээ гудамжинд яваад байгаа нөө хоёр пистакууд байгаа штэ. Хар зангаатай цагаан цамцтай backpackтэй weird fucking looking mother. I was convinced those were gay guys when I was a kid. Okay, well, they're Mormons. They speak perfect Mongolian. Устаас монголоор ярьдаг гэсэн үг юм байлээ тэгэхээр. Хамаагүй хажууд юм шааж болохгүй байл шүү. I would debate their ass. Хамаагүй юм ярьсан ч яадаг юм гэж. Guarantee debate гэснээс нэг удаа бас нэг бүр дээр үед Монголд таксинд нэг ах явжсэн чи хоёр Christian залуу суугаад тэгээд яг чамтай адилхан ингээд debate хийсээр байгаа. Тэгээд загалмайн татуулаа шатаасан гэдэг түүх байт юм бэл. Stuff like that happened. Тэр ахыг юу? Тийм тэр ахыг загалмайн татаа шатаасан гэсэн. Хардкор шааж байгаа шүү дээ. Myth юм ба шүү дээ. Urban myth. Bible-ийн нөгөө юун дээр чин do not murder enter гэд байдаг үстэй. Тийм гэхдээ бас буруу нотны эсрэг зөндөө юм ярьдаг шүү дээ. Gay хүмүүс do not murder гэснээр gay fucker-уудыг болно ааш. Do not murder гэснээр тэгэл crusade. Тэ crusade. Fucking crusade шүү дээ. Do not murder. Hypocrisy in a book. Man тэгээд Christian биш л бол тэгэл эмгтэй хүн байна уу те. Ямар ч юм бэ нөө хамаагүй юм биш үү? Oh yeah, speaking of эмгтэй эрэгтэй. Нөгөө нэг ингээд эрэгтэй хүн олон хүнтэй унтахлаарэ player winner босно, эмгтэй хүн олон хүнтэй унтахлаарэ ингээд value нунд штэ тий. Тэгээд яагаад value нунж байгаа гэсэн чинь монголчуудын одоо нөгөө reason нь болохоор vagina нь сулардаг гэж ярьдэн штэ тий. I am here. Болгоно л юу юм биш үү? I am here. I am here to fucking cancel that rumor. Okay. Эмэгтэй хүний vagina орсон пениснийхаа тоогоор сулардгүй юм шүү найзуудаа. Just so you know. It's natural. Энэ чи өөрөө булчин штэ. Тэнгууд зүгээр it gets stronger. Friction-аас шалтгаал сулардаг юм биш. Эрүүл мэндийн шалтгаанаас л сулардаг байхгүй. Одоо жишээ нь юу гэдэг булчин суларлаа гэж бодоход эмэгтэй хүн нүг кегл дасгал гэж ярьдэн штэ. Эмэгтэй хүн сонсч ивэл do your fucking kegels. Эрэгтэй хүмүүс амар хийх хэрэгтэй юм байна. But тэр болохоор But тэр гэхдээ ер нь бол юу шүү буруу ойлголт шүү ингээд одоо сулардаг ч юм уу те ингээл нөгөө нэг юм амар муха gross хиллэг байдаг штэ байцаа болцсон байсан. Like it's a vulva motherfucker, it's how it is. It has a vulva and тийм ямар ч size ямар ч одоо хэлбэр ямар ч байдалтай ямар ч өнгөтэй байж болдог хгүй. Тэр ерөөсөө унтсан хүний тоогоор өөрчлөгдөд янз бүр болоод байдаг юм биш. Төрсөн тоогоор өөрчлөгдөж болдог. But унтсан хүний тоогоор л өөрчлөгддөг юм биш. Сулраад байдаг тийм амархан юм бол өвдөг гардаг ноос өмд биш байхгүй юу тэр чинь. So чамаг важина ярих тоолно бид гурав чичмэг болж байгааг анзаарсан уу? Yeah, because you have to listen. Yeah, metaphor дөө. Яг хөө зүгээр юун дээр in terms of vagina I think I'm very enlightened. Тэгтээ яг ингээд эрэгтэй хүмүүс ингээл олон охинтой унтахлаар ингээл кул мүл гэдэг шүү дээ. Би бол зүгээр ир янхан л гэж боддог. Эмэгтэй хүмүүсийг эм янхан, эрэгтэй хүмүүс ир янхан. It's okay to be a slut. Slut гэж болно шүү дээ. Дэг одоо чиний баа эмэгтэй хүн тогтоож чадахгүй бол I'm sorry to tell you this. You got no stroke game my buddy. Тэ. Яагаад заавал янхан гэдэг нэр зүүх хэрэгтэй байж. Ер нь бол What's wrong with sex work? What's wrong with sex work? It's a joke. Hey, яг хоо you can be a slut. Тэ. Чи бол lord нилэн you're fucking going around I hear. Үгүй ер нь бол Damn some tea. Хүмүүс On today's episode of exposing urnik. Тэ би чам slut shame хийв зүгээр you people can be sluts it doesn't matter хамаагүй штэ. Тэ амар expose яаж гэдэг шүү дээ. За. Би түшгийн хэлдгэр бол fucking эрэгтэй яахан. За. Тэр яах вэ? Тэгэхээр энэ дээр юу гэхээр штэ тий.
Хүмүүс бэн жижигч бэлчээр нь Episode 2 of exposing өрнөх. Oh shit, we're sorry. I take that as compliment. So It is a compliment. Сая хэлсэн бүх юм комплимент шүү дээ. баярлаа. Тэгээд гэр бүлийн харилцаанд орохоос өмнө хүмүүс илүү найрлуулах олон хүнтэй харилцаанд орж үзэх хэрэгтэй. Not only sexual харилцаа те, not only sexual харилцаа. Гэхдээ юу гэдэг одоо амьдралынхаа хүнийг сонгоно гэдэг чинь одоо ингээл нэг random motherfucker аваад хамт амьдрахыг хэлэхгүй шүү дээ те. Бид нэр ингээл дэлгүүр ороод хувц мовц авахтаа ч юм уу ингээл амар явж үзэж бүр ядартлаа үзчихийж өөртөө ингээд сонгодог шүү дээ. Ер нь бол энэ дээр энэс илүү бүр тийм serious байх хэрэгтэй. Ер нь. Би тэгтээ cheat code хэлэх юм. Zodiac sign. Do you guys know? Okay. Do you guys know? Do you guys know your own love languages? Most people don't. I'm supposed to because me and my girlfriend talked about it битгтээ мартцсан л байна л та. Яг хөө зүгээр тийм. Окей. За мэдгүйгээ ботчих. Okay. Зүгээр love language ингээд 5 love language гэдэг байхгүй юу? Physical touch, words of affirmation, gift giving, acts of service. Тэ нүүт нь юу гэдгэлээ. Сайхан тийм харсан шүү дээ. Yeah, that's words of affirmation. Quality time. Яа. Тийм 5 love language гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт монголчууд өөрсдийнхөө love language-ийг дийлэнх нь мэддэг юм бэлээ. Одоо чи ямар үйлдэл одоо юугаар хайрыг мэдэрч юугаар хайрыг илэрхийлдэг вэ гэдгийг өөрөө мэдсэн байх хэрэгтэй харилцаанд орохдоо. Тэгээд харилцаанд орж явахдаа тэр conversation ерөнхийдөө нөгөө potential partner-тайгаа ярьсан байвал зүгээр. Ягаад cheat code гэж юм бэ гэхлээр чи тэр хүний love language-ийг за одоо чи юу гэдэг хоёр эсрэг тесрэг love language-тэй хүмүүс байла тий. Нэг нь одоо quality time, нөгөөх нь зүгээр gift giving байдаг ч юм уу тий. Тийм хоёр эсрэг love language-тэй байх юм бол нөгөө хүнийхээгээ мэдчих юм бол compromise хийгээд нөгөө хүндээ тааруулаад өөрт нь хайрыг мэдрүүлээд эхлэнгууд арай богино одоо юу гэдэг зам байдаг байхгүй юу. Би бол тэрийг амар cheat code гэж бодсон. Тэгвэл нөгөө учрыг нь олох гол ингээл энэ хүн яах гэдэг нь те юун дуртай байдیں۔ Яавал гоё байдیں۔ Гэдгийг ойлгохгүй ингээд цаг үрж ингэж явсаар агаад тэгээд нөгөөтгөн дээрээ ойлголцохгүй байсараа хэрэлдээд болдог ч юм уу те. Тэнгууд тэр хэрвээ үнэхээр тэр тухай ярилцаад нэгнийхээ хайрын хэлийг ингээ олчих юм бол за окей. Хамаагүй амар болчт юм лээ ер нь бол. Яг хөө тэр гэхдээ явцад өөрчлөгдөн нь штэ. Одоо жишээлбэл эсвэл тэр team амар fundamental бүр ингээд яг үндсэн суур team хэл юм уу? Хайрын хэл. Би бол тэрийг тэгтээ суур гэж бодож байна. Надад бол cheat code гэвэл амар сайн ярилцах хэрэгтэй гэж боддог шүү. Ямар ч асуудал байсан ер нь байнга ярилцах хэрэгтэй. Тийм. Нөгөө нэг хаагдмал юм чинь л дахиад гарч ирж байгаа байхгүй. Тэгэл нэг юм хотлоо юм байдаг шүү дээ ингээл. Охтууд ямар байх хэвээр вэ гэл. Охтуудыг яаж ойлгох вэ гэл. Тэнгүүд ойлгохгүй тий. Охтууд бол ингээл таавар шиг байх хэвээр юм шүү дээ. Түрүүн чи асуусан шүү дээ. Эрэгтэй эмэгтэй гэдэг хүмүүсийн талаар ярих гэдгсэн шүү дээ. Би бол тэ эрэгтэй эмэгтэй гэдэг хүмүүсийг ингэж хооронд нь ялгаж ер нь бодох амар дургу. Ер нь бол хүн бол хүн тий. Зүгээр л би түшигт I love him as a person. Хин нэгэн надаа ийм эмэгтэй найз байх юм бол I love her as a person тий. Ер нь бол хүн гэдэг талаас нь бодож юм харилцах хэрэгтэй. Тий. Яа тэгэл одоо жишээ нь яг зүгээр ингээл за эмэгтэй хүн болохоор л ингээл гомддог эмзэг байд юм гэл тэгэхээр үгүй байхгүй юу. Тэгээ би ч гэсэн ингээл дотроо ингээл юм хам хоёр төлөөл саргал. Men are actually very emotional people. Эмзэг болцсон тий. Тэгэл нэг ингээл гомдож момдол гоморхож моморхол тэгэнгუთ ингээл одоо ингээл эрэгтэй хүн ингээл амар муухай mean тий. Эмэгтэй хүн ингээл эмэгтэйчүүд ингээл oh you're so fucking mean гэлдэгдэн шүү дээ. Sometimes ингээл би бас тэгж хэлдэг байхгүй юу. You're so mean. You don't understand me. You don't get me гэл. Тэгэхээр яг гендерийн бол асуудал биш л баг. Энэ бол яг юуны л асуудал баг дөө. Гэхдээ манай some certain situation consider about gender те. Жишээ нь ярих юм бол одоо юу гэдгийг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дахин ялгарч байгаа гормоныхын хэмжээ өөр байгаа шүү дээ те. Хэмжээнүүдээрээ эрэгтэй хүнийх эмэгтэй хүнийх тэр тал дээрээ. Тэгээ дээрэс нь одоо юу гэдгийг физикийн хоорондох юм харилцаан дээрээ бас тэрийг бас юм бодолцох хэрэгтэй л те. Яг хоо жоохон юм moral асуудал байгалах. Тэр гэхдээ уусаа average таа үстэй яаж ч утсан. Одоо олон хүний дунд гэдэг нь үү? Одоо олон эмэгтэйгийн дунд ч нэг тийм байдаг. Тийм яг хүн болгон тийм relative л да. Гэхдээ эмэгтэй эрэгтэй хүн equal гэл одоо нэг тийм нэг мессеж гарч чаддаг шүү дээ. I don't know if you agree or disagree.
Тэ яг хоо манай first эмэгтэй toxic feminist биш үү? Яг хоо яг ингээл эрэгтэй хүмүүсийн хийж чадах бүх юмыг эмэгтэй хүмүүс хийж чадна, эмэгтэй хүмүүс хийж чадах бүх юмыг эрэгтэй хүмүүс хийж чадна гэл. I think that's kind of stupid, тэ. I mean different шүү дээ, different build. Тэ тэгэл тийм different болохоор тэгэл martial art тэр нэг одоо нэг зодон байдаг шүү дээ. UFC хүмүүс дээр одоо тийм дээр ийм тохиолдлууд гарч ийн гэж байгаа байхгүй. Эрэгтэй байсан бачка трансгендер болонгуудаа эмэгтэй хүмүүстэй зодлоод тэгснээ тэр нь ингээ бүр аврагуулаа шагаад байгаа байхгүй. Тэнгүүд naturally ингээ цаасан нэг өгцөн тэр өгөгдөл нь ингээ эрэгтэй хүний өгөгдөл байгаа шүү дээ. Physically ингээ genetics durable ч юм уу тийм байгаа шүү дээ. Эрэгтэй UFC дээр шахахгүй байснаа трансгендер болоод эмэгтэй рүү нөрөөш. Legacy хадлаа тавьста gender sacrifice гэж шүү. Yeah. Нэг Bruce Jenner эмэгтэй болсноо woman of the year боллоо. Speaking of яг sex education-ыг ярьжсэнаас I'm so fucking tired of this gender bender bullshit. Амар ядаргаатай байна. Би homophobic биш л те. I mean like one of my favorite TV shows is Queer Eye. I love watching that shit. Yes. It's the best. Интро банг үз суудаг тэрийг. Тэгэл би нэг хэсэг интро RuPaul үздэг байсан нэг. What the fuck гэж бод. Сүүлдээ That was good. RuPaul үзэрсэн таашаа. Тэгэнгუთ яг зүгээр ингээд яг sex education ярьж байгаа одоо ингээд Монгол бол одоо юу болчихлоо шүү дээ. Ер нь бол юм sex education л дээр бас бид нар оцорцсон явж штэ. Тэгэнгუთ яг бусад улсууд бас нэг тийм амар нээлттэй биш ч гэсэн биднээс арай гайгүй давуу талтай. Тэгэнгუთ sex education одоо яг ингээд яг ирээдүйд яг Монголд ингээд яригадаад эхэллээ гэж хэлдэг сургууль. Тэгэнгუთ бас ийм юу юмнууд бас яаж орж ирэх болов гэдэг дээр би бас амар санаа зовлоо. Билгивч яаж угалахыг зааж өг. Үгүй ээ тэр биш. Билгивч яаж угалахыг зааж өг. Үгүй homosexual тэ ийм LGBTQ community-г яах уу гэдэг дээр л now it's just fucking getting annoying. But it's very easy for kids to understand the concept. Turns out. Go, it's not about the concept. It's about generally яг okay. Yeah, okay, it is about the concept. Yeah. How does it turn out? I mean, одоо ингээд нөгөө хүүхэд яг ингээд юм айгу хурдан сурдаг штэ тэ. За ийм байдаг гэд ингээд ойлгуулчихгод амар хурдан за гэлэнгэл ойлгочдөг. Тэнгууд ингээд судалгаан дээр ингээд харахад хүүхэд ерөөсөө тэр тухай confused болдоггүй байгаа байхгүй. Oh, it is what it is гэж боддог. Fucking obvious. Okay, well. Тэнгууд бид нар болохоор нөгөө нэг ийм нөгөө set image-тэй байгаад байгаа шүү дээ. Preconception-тэй байгаа тийм. Тэнгууд тэрийг нөгөө break хийх амар бид нар хүндрэлтэй байгаад байгаа байхгүй. Хүүхдэд болонгууд ингээд ийм байд юм гингууд хүүхэд бол oh it is what it is гэл ингээд хүлээгээд авчиж байгаа. Тэгвэл нөгөө нас явах тусам шинэ юм сурахад хэцүү болох шүү дээ. Oh my god. Тийм шүү дээ. Yeah, I'm waiting for when I'm 70 years old listen to music and saying I don't understand these kids music. Тийм сая нөгөө нэг toxic feminism тухай ярьсан шүү дээ тий. Би нөгөө Монгол эмэгтэйчүүдийн ингээд би бол их хүн. Би бол эмэгтэй хүн. Тийм учраас чи ингэх ёстой гэд ингээд эрэгтэй хүн тавьдаг ультиматум амар үзээ яддаг. Жишээ нь би чамд хүүхэд төрүүлсэн чи надад цүнх авч өгөх ёстой. What the fuck are you talking about? Just for that? What? I think men have to be providers. I mean yes. But I think men have to buy bags. Монгол эмэгтэй одоо anti-feminist одоо feminazi гэж ярьдаг шүү дээ. Монгол феминистүүд болохоор феминизмыг эмэгтэй хүний давуу эрх гэж боддог. Тэгэнгүүт all we ask is for equal pay and equal respect. Honestly. Тэгэнгүүт Монгол culture болохоор тийм байхгүй юу? Би эмэгтэй хүн учраас илүү байх хэрэгтэй гэдэг үү? Тий, би илүү байх. Би чиний хүүхдийг төрүүлсэн учраас би илүү authorityтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм дээр доороо гарах гад ингээ үзээд идэг нэг тийм rat race байгаад байгаа байхгүй юу? Би тэрийг аюу одоо юу гэдэг despise хийдэг. Яг уу би яг уу parenting-тэй холбоотой гэж болно шүү. Тэр яг уу гэдэг одоо юу гэдэг одоо гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэй хүн болвол hey so like I need a bag. Чи provider юм чи надад аваад өгч гэд ярих нэг өөр. Би чамд хүүхдийг чинь төрүүлж өгсөн учраас чи надад ийм юм хийж өгөхтэй гэдэг approach бас нэг өөр ахгүй. Тий. Тэгээд ингээд бас нэг тийм юм одоо юу гэдэг медиагийн тарааж байгаа мессеж гэх юм уу одоо сэтгүүл ярилцлага зурагт нэвтрүүлэг
юмн дээр байдаг нэг тийм юу гэдэг. Надаа ингээд амар олон тийм урьдлага ирчихсэн байхгүй. Би ингээд дотор хувцсны үйлдвэрлэл эрхэлдэг. If you didn't know. За. I make lingerie. Тэгсэн чинь надад болохоор амар олон тийм санал ирчихсэн байхгүй. Одоо ээж мэжүүдийн тийм сегменттэй нэвтрүүлгүүд, контентууд ч юм уу те. Тэгэд ингээд бизнес эрхэлж байгаа ээжүүдийн тухай мухаа ингээд бизнес одоо тийм эрхлэгч нарын тухай юм контент хийдэг мэт хүмүүс амар хийрчээсэн. Яг уу inspiration болоод ингээд нэвтрүүлэг хийх нь бас нэг өөр штэ. Тэнгуү тэр одоо контентууд ингээд анзаарч байгаа юм нь болохоор чи ээж хүн бижиж те энэ их ажлын хажуугаар яаж ажил хийж амжуулж байна гэдэг ч юм уу. Хөрхидөө их зовж байгаа. Тэгэнгუთ би яагаад тэр нэвтрүүлгүүдэд ордоггүй вэ гэхлээр гэртээ суугаад хүүхдээ харж байгаа ээж хүн миний нэвтрүүлгийг үзээд юу гэж бодох вэ те? Oh my god, I'm doing so bad. Би зүгээр гэртээ хүүхдээ хараад сууж байхад энд нэг ээж хүн мөнгө олоод явж ийн гэд ингээд тэр хүн өөрийгөө ингээд одоо билет хийх тийм хандлага одоо мессеж хүргээд байгаа байхгүй юу? Би болохоор хүмүүс ч гэсэн адилхан ажил хийгээд явдсан шүү дээ. Яг хуу тэгээд нөгөө гэр бүл дотроо responsibility-гээ хувааж муугаал тэгэл ингээл бас тэнцүү биш хуваадаг л ах л та. Гэхдээ би болохоор одоо чинь манай хүүхдүүдийн аав бит хоёрын dynamic болохоор 50-50 байдаг байхгүй юу? So he's a very good father. Манай хүүхдүүдийн аав болохоор аюу сайн аав. Тэгэд ингээд he does a lot of things around the house. Бас ажиллаа хийдэг. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг те. Тэнгуут би бас ингээд гэрээсээ ингээд гэртээ уурлантай гэрээсээ ажиллаж байгаа. Би бас адилхан ажиллаа хийгээл хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөгөл гэр орны хаанчлал хийгээл 50-50 dynamicтэй байдаг. Тэглээгээд би жишээлбэл тэр хүнээс хоёулаа чи хүүхдтэй бол гэж хүүхдтэй болоогүй хоёулаа хүүхдтэй болъё гэж хүүхдтэй болсон шүү дээ. Тэгэнгუთ тийм одоо ингээд 50-50 ингээд үйлдэлээс үүсдэг зүйлийг ингэж одоо юу гэдэг хүний толгой дээр одоо ингээд нэг тийм ачаа болгоод байгаа байхгүй юу? Тийм. Би чамд хүүхэд төрүүлж өгсөн болохоор чи ийм хариуцлагатай. Чи надад ийм юм хийж өгөх ёстой гэдэг ингээд ёсмос яриад байдаг. Тэрийг би бол ерөөсөө одоо Монгол эмэгтэйчүүдэд донд амар их хардаг байхгүй юу? Ерөнхийдөө юу байсан. Тэр тэгэнгүүт яг нөгөө нэг тухайн одоо нөгөө хүмүүсийн жишээ гэр бүлийн хүмүүжлэлтэй бас айгуу. Тэр гэхдээ бас нийгмийн стигма байгаа гэж би боддог. Нийгэм тэр чигээр тий. Тэгээ Монгол залуучууд generally амар нялх хүүхдүүчиг байдаг юм уу? Тийм шүү дээ, суух штэ биш тахад. Ихэнх нь 80% нь гэж хэлнэ. Тэгээ хариуцлага хуваана гэдэг юм аа ерөнхийдөө нэхгүйгээд одоо яг гэдэг нөгөө нэг юу. Тэгээ одоо жишээ нь ихэнх нь тийм байхгүй нөгөө нэг юм одоо 2 хүүхд төрүүллээ гэж бодлоо л та тэгээд нөгөө нэг охиндоо best education охиноо ингэчээсэн те охиноо тэгчээ ингэчээгээд хүү бол за ингээд өөрөө болчихондоо гэж. That's sexism. Наад чи хаана ярьчлаа? Наа чи нэрээ тийм ярьсан. Монголд угаасаа ихэнх гэр бүлүүд дандаа тийм байдаг. Тийм шүү дээ. Тэгтээ хүн бол ингээд өөрсдөө болгочондоо тийм. Яа тэгэхээр ихэнх нөгөө нэг аав нар өөрсдөө бүх юм nurtured байгаагүй. Нэг ганцхан 8 өөр юу гэдэг чинь тийм хаасал хийгээл ингээд гайгуулцсан тийм. Тэнгүүд хүүхд эрэгтэй хүн бол яг тийм байх хэвээр. Эмэгтэй хүн бол ингээд жоохон илүү nurture тийм, илүү education, илүү янз бүрийн дугуулan тийм яг тэгж тийм нэг юм тогтолцоо байгаад байдаг. Тэгээ тэнгууд тэгэл тэр хүүхэд магадгүй ингээд өсөө том болоод бэби болох нь угаасаа аргагүй шүү дээ. Яа тэгэхээр тий does know better. Тэг илүү care байгаагүй ч юм уу тий. Гэхдээ бас нэмэгтэйчүүдийн тэгээд байгаа нь нөгөө партнерууд нөхрүүд нь тэрнийг нь tolerate хийгээд байгаатай бас үүдэлтэй байхгүй. Нөгөө нэг patriarchy юу гэдэг эцгийн эрхт гэдэг үү? Тий эцэг эрхт. Эцэг эрхт улсад нөгөө нэг эрэгтэй хүүхдүүдэд өсгөхдөө чи бүх хариуцлагыг үүрэх ёстой, чи provide хийх ёстой, чи твчих ёстой, чи дотроо бүхнийг зайлшгах ёстой гэдээ өсгөцсөн байгаад байдаг. Тэнгууд нөгөө нэг партнер талаас нь эхнэр талаас нь чи ингэх ёстой, чи юм байх ёстой. Би эмэгтэй хүн учраас гингут нөгөө хүн чинь хүмүүжил нь өөрөө чи твчих ёстой, чи эр хүн учраас чи энийг tolerate хийх ёстой, твчих ёстой гэдэг тийм хүмүүжлэлтэй байнгут тэр хүний toxic masculinity-ийн өөрөө өөрийг нь хохироод байгаа байхгүй. But we gotta be careful about this. Why?
Ягаад гэвэл ер нь бол эмэгтэй хүн чинь хүүхэд гаргаж байгаа шүү дээ тийм үү? Тэнгүүд яг хав equal байлаа гэж бодоод явж байлаа гэхэд эмэгтэй хүн хүүхэд гаргалаа. За career wise ирээ заяа. Тэнгүүд эмэгтэй хүн хүүхэд гаргаад хүүхдээ өсгөөд тэнгүүд тэр хүний career ингээ хоолч чинь тийм үү? Мөнгө олох боломж нь багасч ин гэдэг ч юм уу. Тийм хүн нөхцөл үүсэн шүү дээ. Угаасаа л үүсэн тодорхой хүн хүүхэд гаргахгүй. Эрэгтэй хүн хүүхэд гаргахгүй. Гэтэ яг сүүлд юу лээ эрэгтэй хүн жирэмсэн болсон байсан нэг тийм кейс. Okay, that's a loophole. Тэр яриад явах тийм. That's a fucking loophole. Тэгэхээр яг ийм яг юм бодит нэг байгалийн юм юу байгаа учраас энэ дээр бас харьцангуй уян хатан бодолтой байх хэрэгтэй зүг байхгүй. Yes, I know, but миний яриад байгаа юм нь болохоор одоо тэр эмэгтэй хүний гаргаж байгаа sacrifice нь үнэн яг үнэхээр болж байгаа зүйл боловч эмэгтэй хүний партнертаа одоо тэр одоо approach-ийг яриад байгаа байхгүй. Тэр ялархаад байгаа байхгүй юу? За тэгэнгүүт энэ дээр одоо нөө инкулийн ярьд нь баланс орж ирэн заяа. Одоо ингээд миний мэддэг амар олон залуучууд болохоор ингээд хүүхдтэй ингээд ажил хийгээл ихнэр нь гэртээ хүүхдээ хараад байж идэг. Тэгэнгүүт нөхөр нь гэртээ орж ирснээ fucking зүгээр ингээд гутлаа амсаад ийш тайл шидэл гэртээ ороод тийм буулгаж ирж байгаа шиг байдаг. Зүгээр ингээд орж ирээл аяганд ус ийж игээл өөрөө ууж болно шүү дээ тий. Тэгвэл тэхгүйгээр ингээд буудан дээр суучаад хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу ойлгож байгаа ч юм уу гүч юм уу мэдээ үзээл тий. Яг юу чинь тэгэл усыг гэдэг ял нэг тэнгууд би л нэг мөнгө олж ирж байгаа ингэр бүлийг авч явж байгаа гэсэн байдлаа тэр бас яг ялах гэж байгаа юм бол байгаад байгаа байхгүй. Гэтэ энэ бол яг нэг талаас нь ярих асуудал бас биш байгаа байхгүй. Тийм. Тэнгууд аль аль нь ялархаад идэхтэнд би амар ундууцаад байгаа байхгүй. Яг үнэндээ гэр бүл штэ. Энд чинь гэр бүлийн динамик байхгүй юу? Тэгэнгუთ би ингэсэн учраас чи тгийх ёстой биш. Зүгээр л энэ гэр бүлийнтэй sustain хийж maintain хийхин тулд нэг юм бүхэл юм гэдгээ тэрийг ялархалгүйгээр нэгэндээ илэрхийлдэг баймаар байгаа байхгүй. Би түрүүн номи хэлсэн нөхөртөөгөө бид хоёрын dynamic 50-50 байдаг гэдэг тэр амар impressed боллоо л доо. My baby daddy is a good guy. Generally хосуудын ч юм уу эсвэл sounded so black. My baby daddy is a good guy. Yeah, he's fine as fuck. He's a fine man. I got myself. You should get yourself one of these, man. But I mean, бид хоёр ингээд амар жоохондоо ингээд гэр бүл болж малцсан уусаа амар их асуудал байгаа л та мэдээж. Гэхдээ parent wise яг ингээд father figure, mother figure ха хувьд бид хоёрын dynamic айгу боломжийн байгаад идэм шиг санагддаг байхгүй. Because like орж ирээд одогтэнтэй би мөнгө олж ийн. Өстө би нэрээ зовж ийн чи гэрте байна мэн гэдэг approach би ерөөсөө сонсож байгаагүй. Гэхдээ би team нөхцөлийг бүрдүүлээгүй болохоор бас тийм байж магадгүй л дээ. But at the same time like хоёулаа ажил хийж ийн, хоёулаа ядарч ийн те. Тэгэнгუთ ингээд би ийм учраас чийдэг гэдэг хандлага бит хоёрын дунд ерөөсөө гараагүй. I'm very thankful for that though. Энэ тал дээр яг би амар traditionalist л те. Одоо жишээ нь надад зүгээр хамгийн амар таалагддаггүй юм ингээд монголчууд ийм болохоор монгол эмэгтэйчүүд монгол эрэгтэйчүүд гэж ярих бас надад амар буруу санагддаг байхгүй. Энд гэхдээ бас яг дан манад биш гэхдээ би энд амьдрэх учраас тэгээд яриад байгаа байхгүй. Яг зүгээр нийтдээ яг хүмүүс яг тийм хандлагатай байдаг байхгүй. Ингээл нэг юм монгол юм ирчүүд юм монгол юм яг бидний монгол гэж ярих чинь хайцангуу бусад юунуудтай харьцуулах хайцангуу илүү байхгүй юу? Тийм асуудлууд нь хөндөгдөж байгаа. Гү. No, I mean тэр утгаараа биш. Одоо жишээ нь ингээл монгол эмэгтэйчүүд энэ зүгээр жишээ шүү. Монгол эмэгтэйчүүд ингээл ялрахдаг гэл иймэрхүү яриа байдаг шүү дээ. Ингээл зөвхөн бид нэр ингэдэг ч юм шиг байдаг асуудал. Эсвэл бид нэр ингээд naturally тэгдэг байсан юм шиг. Яг хинхтэй яг ингээд зүгээр яг би зүгээр ингэж боддог байхгүй юу? Ингээл ямар ч улс орон, ямар ч соёл иргэншил, ямар ч соёлд ингээд өөрсдөө гэсэн муу зам байдаг. Монголын тэнгэр мөнх хөх юм шиг. Яг яс ярих юм бол тэр чинь бас амар тэнэг хөхгүй юу те Казакийн тэнгэр ч гэсэн хөхштэй биз та. Тэ тэгмүүд яг ингээл муу юм гэл яг хоо хятад хойд хэсэг те. Яг ингээл нэг муу юм болохоор ингээл зөвхөн Монгол гэлдэг. Сайн юм болохоор ч зөвхөн Монгол гэлдэг те. Тэгмүүд тэр бас надаа ингээл зүгээр амар unhealthy санагдав. Тэр бүлийн dynamic дээр ч гэсэн яг бас тэгдэг хөхгүй яг ингээл Монгол гэр бүлүүд юм Монгол яг энэ ч бас бидний өөр дуракуудаас сурсан юм байгаа те. Тэгээд завсрын юм нэг үед байгаа болохоор гарч ирж байгаа сонь-соньнууд байгаа болохоор надаас амар жаж ихт хэцүү санагдав. Тэгээд long story short заяа. Ер нь бол ингээд хүн болгон яг юм нэг юм гэр бүл хүмүүжил эрэгтэй эмэгтэй феминизм
sexism юу гэдгийг те abortion юу гэдгийг те хүн болгон тэрэн дээр нөгөө нэг өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэгээд тэрнээс нөгөө нэг авах юм аваад хайх юм хаяад хүн болгоны opinion-д нээлттэй байгаад яг чамд юу хэрэгтэй гэдгийг эргцүүлэн бодох нөгөө нэг чадвартай өсгөн л айгуу чухал байхгүй. Тий. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг чи айгуу зөв үг байхгүй юу? I think. Well, not if you're fucking stupid. I mean, yeah. Үнэхээр өөрийнх нь бодол нь өөртөө зөв биш, зөвөөс илүү гайтай хүмүүс I байгаад feel идэв like it should be more like өөрийн сонголт өөртөө зөв or something like that. Гэхдээ Монгол эмэгтэй Монгол эрэгтэй гэж яриад л ингээл patriarchy, sexism гэд яриад байгаа боловч historically Монгол ер нь бол харьцуулах юм бол хамгийн sexism багтаа улс байсан шүү дээ. Тийм шүү дээ. Impressively баг sexismтэй хүмүүс гайхдаг байсан шүү дээ. Оо, өдөө чи эмэгтэйчүүдээ гэртээ унтуулад шүү дээ. Стууд нь ингээд амар political authority харьцангуй их байдаг байсан. Yeah. Би бол тэгээд яг тэр юм хатан ухаан гэдгийг амар буруу exploit хийгээд байдаг. Ядарч нөгөө нэг юм Монгол хатад зүгээр нормал хувталтай л байсан шүү дээ. Тэ. Хайсгүй яаш. Yeah, яг now you're talking my language. Тэ. Ер нь бол хүмүүс амар шоконд ордог яг байсан л багтал та тэр үед. Тэгэл нэг юунууд яг одоо монголчин ихэнх түүхээр нөө хятадын одоо бичсэн рекордоос авч байгаа шүү дээ. Тэгэнгუთ яг тэр хятадын түүхчсэн юм чинь гэж. Тэ өөрсдөө устгацсан эсвэл бичиж чаддгүй байх үү те. Тэгэнгуთ ингээл хятадын түүхчдийн бичдэг байсан юм. Wow, like they actually listen to their woman. What the fuck? They're so stupid. Яг нэг тийм характертай бичсэдэг байхгүй. They're so weak те. Тэд ингээл эмэгтэй хүмүүс ингээл сонсдог. Эмэгтэй хүмүүс нь ингээл ажилд нь оролцдог те. Бодлогот нь оролцдог. Тэгэл эрэгтэйчүүд нь ингээл хүүхдийнхээ асуудалд ингээл зууралддаг. Тэгэл те. Тэгэл яг үүндээ бид нар ингээд ууг нь бол зөв юм хийгээдсэн бохгүй юу? I fucking bet we had sex education гэж. I feel like yes we did. Нэг гэрч чалтсаж байгаа юм чинь. We are the inventors of polyamory. Тэгэхээр ер нь бол яг хуу бид нар ингээл нэг хөрхөн нэг step forward байж байгаа. Энэ яг хуу зүгээр historian төвшгийг л солиорл явж байна л та. Тэгтээ одоо тэр хатан ухаан гэдэг exploit хийгээд байдаг зүйлийг би зүгээр жоохон зөв жигт нь зөвлүүлмээр байгаа. Зүгээр ухаантай хатан ухаан гэдэг чинь зүгээр алсын хараатай те хүлээцтэй юм бодлоготой ухаантай байхыг хэлж байгаа болохоос ш. It doesn't mean that you're supposed to tolerate bullshit or belittle yourself. Тийм Монголд бол ингээл те хатан ухаантай байгил амар exploit хийдэг. Тэр чинь өөрөө яг үнэндээ амар том зүйл ихгүй хатан ухаан гэдэг чинь. Дээрэс нь яг дээр үед яг одоо яг буддын шишмэшинд орохоос монголчууд салж болдог байсан. Нөхрөөсөө. Тэгээд Скандинавийн team хүмүүс бас викинг гэднэр салж болдог. Тэгэхээр only two cultures тэ эмгтээчүүд нь нөхрөөсөө зэрлгүүд нь тэ нөхрөөсөө зайлзал энэ тест шахахгүй нэгэд салж болдог байсан. Цорын ганц хоёр соёл болохоор. Тэгэл одоо tolerate тий хамгийн tolerate хийж болохгүй байхгүй юу? Нөхөр нь зодоодох юм бол хатан ухаан гаргаад байгаад иж болохгүй. Хатан ухаан гаргаад салаавч гаргаад зайлах хэрэгтэй байхгүй юу? Тий. Яа, би шилээ. Окей. Тийм тий. Хатан ухаан гэхдээ амар надад л гоё үг юм шиг. Өөрөө амар гоё зүйл байхгүй юу? Тэрийг зүгээр амар буруу тал руу л exploit хийгээд. Sex education дээр хатан ухаан is all about soft skill. No. I would say. Nah. You should say you smoke weed? Nah. I don't smoke weed. I we good. Тийм нэг sex education дээр Монгол юм гоё өнөд хатан ухаан ч юм аим гоё үг байхгүй тэгээд ингээд одоо sex education оронгууд ингээд умаа, шодоо, боожгоо юу гэдэг те ингээд Монгол нөгөө нэг биеийн хэсгүүд нь айгуу тийм нэг юм секси биш гэх юм уу? Хүн ингээд сонсоод ингээд минэд нүрхэр ч юм уу нэг юм. Нэрнүүд нь нөө хүн сонсдог гэж юу? Тийм нэрслүүд нь жоохон хүнд одоо юм шодоо, умаа юу гэдэг өтрээ те. Бохор юм. Шод боожгоо гэхээр амар offensive сонсогдсон ш. Нэг юм бовын өхөөртөд боожгоо гэж байгаа юм шиг. Өө ямар жижигхэн боожгоо вэ? Боожгооч үгүй хүүхдийн хэмжээнүүдээс хэлдэг. Penis, vagina гэдэг ч юм бас амар сонсогдож байгаа шүү дээ. Тийм vulva, clit. Гэтэ тэр бол нэршил дээр биш баха. Тэгэл хөөрхнөр дуудыг юу яаж хөөрхнөр дуудсан болно шүү дээ. Одоо яаж
Багаас нь зүгээр уусаа гэхдээ текстбук дээр бол яг тэгэл тэр нэршлүүдээр л байгаа шүү дээ. Багаас нь шадамаад ингээл сонсоод нэг юм инээд нь хүрхээр юмнуудаар ингээд хичээл ороод их юм бол. Үгүй энэ бол зүгээр хичээл ороод их юм бол амин инээдтэй байгаа шүү дээ. Ингээд шодоо гингүүд инээд түрхээр л байгаа шүү дээ. I mean we don't get used to it. Тэгэл тэрнээс болоод тэгж амар offensive сонсгож байгаа юм биш үү? Тэрнээс бол баян өдөр тутмын хэрэглээнд байдаг бол тгий санагдахгүй байх гэж бодож байна. Мэдгүй тэгээ нөр гадаадаар харахаар ингээд нөгөө нэг арай хараалын үг хэлэхээр арай нэг юм зөөлөн хилээд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Монголоор яг юм монгол үгнүүдээр харахаар амар offensive хурц сонсогддог шүү дээ. Тийм. Лалрамын гэсэн чинь хошног шүү. Хошног штэ гэж. Юу гэдэг те нөгөө монгол хараалууд өвөн тийм юу хүн сонсогддог шүү дээ те. Гадаадаар англи үгнүүдээр ч юм уу өөр хэлээр ингээд хэлэхээр нэг юм зөөлөн сонсогддог шүү дээ. Depends on. Тэнгүүт нэг sex education дээр яг нэг юм body parts-уудын үгнүүд нь нөгөө нэг батагийн хэлдэг нөгөө ягаад умаа тэгж их умаагаад байсан юм уу гэдэг дээ шүү дээ. I mean нэг юм нэг юм body parts-уудын хэллгүүд нь нэг юм хитрхи юм хурц юм шиг санагдаад байхгүй юм. Хурц хэллгүүдтэй. Тэгэд ингээд 10 жилийн хүүхдүүд бол тэрийг ингээд сонсоод тэ эрүүл мэндийн хичээл ороод нэг тийм үнэхээр тийм чин сэтгэлээсээ сонсохооргүй ингээд нэг тийм нэг юм инээдтэй юм сонсож байгаа юм шиг хүлээж авахаар үнүүдтэй болохоор илүүтэй болохоор магадгүй сайн суудгүй байж магадгүй л юм бас тэ. Яг хөө тэгээд тэр нэг гоё тэр үг бас тэр чин маш ихний үг байгаа шүү. Би яаж төрсөн ингээд ааваас асуусан чи аав нь шодоогоо умаар үнээсэн гэх юм аа нөө. Яг одоо нэг тийм нэг юу үүсцэн л бахал та. Эрт дээр үед одоо яг тэр үгнүүд ингээл анх хэрэглэгддэг байхад тэр үг хэрэглээнд орсон шалтгаан нь муухай сонсогдгүй л байсан байлгүй дээ. Тийм чинийхээ хөөрхөн умайг би энэ бол зүгээр хэрэглээний л асуудал байх. Англи үг ч гэсэн амар offensive сонсогддог шүү дээ. You fucking cunt гэх юм бол те. Holy fuck. Тэнийг алмын гэж байгаа те. Яг адилхан байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээд дугаар дуусгаад нь би жоохон ярьчих уу биш. За яриа. Йоо. Наа ярих гэхээр хоёр талаас тасалж чадах. Яах хоёр хоорондоо ярьсан юм уу подкаст хийхээс өмнө үлгийг бага ирүүлнэ шүү. Тэгээд ер нь бол тэгээд секси өнөх ядарсан байгаа битээр бол. Тэгээ сайн юм уншиж судлаад ер нь сонирхдаг exploring байгаарэ. Тэгээд ер нь тийм shame бити автаарэ. За өөрнөхт мэд шилжүүлээ. Хэрвээ би хүүхдтэй ингээд болсон бол ямар нэгэн тохиолдол болсон бол би одоо ингээ 3 хүүхэдтэй болсон байхаар байсан байгаа байхгүй юу? Тэнгүүд яг тухайн нөхцөл байдал дээр нь болохоор би шийдвэр гаргаад нөгөө хүнтэйгээ ярилцаад ингүүл хоёлаа одоо юу гэдэг энэ хүүхдийг төрүүлэхгүй байх хэрэгтэй. Одоо хэрэгтэй жоох төрүүлэхгүй байсан хин хиндээ хэрэгтэй. Ирээдүйд хинийхэн ирээдүйд хэрэгтэй. Тийм учраас хоёлаа энэ дээр хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг үүднээс ярилцаад ингээ тэр шийдвэрүүдийг гаргаж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээл fucking хүүхэд ингээл энэ амьдрал дээр авчирж ийн гэдэг чинь амар том хариуцлага байхгүй юу? Одоо жишээ нь юу гэдэг нэг хүн ирээд тэгээ тэр хүн өсөж том болоод ингээл амьдран тэ тэнгүүд та хоёр тэр хүүхдийг ингээл хангалттай provide хийж чадахгүй бол тэр хүүхдийн чинь амьдрал факта болно. Тэр хүн насаараа ингээл struggle хийжтэй тэ. Тэгэл хин ч ингээл насаараа тэний юм шиг зовоол лалрын амьдрал дээр амьдрахыг хүсэхгүй штэ. Тэгээд fucking 20 эдтэй ингээл 10 эдтэй хүүхдтэй болоод тэрийг ингээ хангалттай сайхан амьдруулна гэсэн ямар ч тийм баталгаа байхгүй юм чинь. Тэр тал дээр бол амар хариуцлагатай хандах хэрэгтэй. Жишээ нь одоо юу гэдэг ингээл Европт явал охтуудтай ингээл hang out хийгээл те. Одоо юу гэдэг ямар нэгэн харилцаанд орох юм бол тэр хүмүүс хүртэл it's not fucking shame те. Тэр хүмүүс хүртэл ингээд өөрсдөө хариуцлагатай байгаа байхгүй. Өөрсдөө ингээд юу гэдэг closet-тай ингээд юу бахан belief-нууд хийгээ хадгалсан те. Тэргээ ингээд хэрэглээд заншидсан хэрэглэхгүй бол болохгүй гэдэг юм мэддэг те. Ямар ч тийм random fucking юм байхыг ерөөсөө юу гэдэг шүүрдүү ч юм уу. Энэ чинь соёл байхгүй. Ер нь бол секс гэдэг чинь бас нэг талаараа соёл байхгүй юу? I feel like it's a necessity доо. Яг тэр тийм соёл гэдгээсээ илүүтэйгээр шаардлага гэж би боддог. Манай бол үүтэн. Тий зөвөр нэг анхааруулах мессеж нэг захих юм байна. Pee after sex. Do you guys know that you're supposed to pee after sex?
Oh really? Yeah. You are supposed to pee after sex. Always do that. Өксөх замын халдвар UTI. Тэгээд сууж хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн гэртээ яг хуу public place босч хийж болно. Гэртээ бол сууж хийх. Тийм маа сууж хийдгүй сте. Тэгээд та дандаа сууж хийдэг. Good man. Гэхдээ тийм шүү. Эмэгтэй эрэхтэй хамаагүй сексистийн дараа шийдэг байгаарэ. Би зүгээр тооныгийн сууж хийдэг, танаад сууж хийдэг, гэртээ сууж хийдэг. Юм аа. Ер нь эрэгтэй хүмүүс ер нь сууж хийж бол. Тийм. Яг хоо паблик газар арайж чаддаг юм аа. Тэгээд гэгэл хийж. Public газар угаасаа яаж сууж хийх Юу сайхан нойлын цаас ингэж дэвсэж байгаад ингэж сууж хийхгүй. Too much effort, too much waste зүгээр л паблик газар нэг ахтар шээгээд идэх юм чинь. Годомжинд яа сууж хийх. Годомж шээгээс яваад байд. Би годомж яаж сууж хийх. Го. Яа, тэн. Сууж хийхийг гэхдээ анх зүгээр нөө яагаад сууж шийдэг болсон бэ гэхэлэр би сайн гэхээсээ илүү зүгээр л нэг савруулахгүй. Тийм, хаасаагүй ингээл нойл засруулаад тэгэл ирж манай ээж л цэвэрлж байгаа шүү дээ. Тийм, тэгэл дараа нь ингээл манай найз хөл цэвэрлж байгаа байхгүй юу, тийм. Тэгэнгუთ тэгэл амар unfair санагдтал тий. Яг уу би өөр юмнууд цэвэрлэдэг тийм. Гэхдээ намайг хинч би нөө харамуутай болохоор гэж. I miss bits of poop. Bits of poop and pee тийм болохоор намайг ойртуулдаг. Anyways. Би ингээд public нойлд орох юм бол ингээд палан дээр нь бас мус наалцсан бол тэдрийг ингээд онж цэвэрлэдэг шүү дээ. Яа би ч. Тэгээд ер нь бол team habitтэй хүн байх юм бол good guy тий. Чин зөв habit. Жохон ч цэвэрлж байгаа байхгүй effort гаргаж байгаа. Wash your genitals, pee after sex. And research and explore. Тийм тэр пиг өстой мэдээг юм биш үү? Тэр тийм өксөх замын халдвар гэж байдаг заавал байхгүй юу? юм уу тий? Always gotta pee. Шээс өрөхгүй байсан ч гэсэн шээх юм уу? Уусаа шээс хүрдэг шүү дээ. Ер нь бол хүрнэ. Чи ямар woman ямар хүн бэ? Actually vagina. But yeah, you're supposed to if you didn't know. Шээх хэрэгтэй шүү. Мэдэг бол сексний адар заавал шийдээрэй. Их олон өвчин сэргийлж шүү. Тийм. Гэтэ аркел шихгүй гэсэн тий. Yes. No. Not on the face, on the toilet, guys. Not on underage faces. If you really want to pee on faces, toilet and the sticker naaчих. Wash your genitals, pee after sex, and research and explore. Sorry, нэг юм хэлээд. You know after you give birth, pussy goes black.